Ерөнхий ивент тэтгэгч Octolib. За манай шинэ оргил подкастт тавтай морил өнөөдрийн маань зочин манай хамгийн анхны зочин бит хоёрын фитнесийн багш Чин Зэрэг гэж хүн ирсэн байна. Тэгээд бясалгал сонирхдаг фитнесээр олон жил хичээлж байгаа туршлагатай мундаг багш ирсэн байгаа. Тэгээд маш өгөөжтэй ярилцлага болно гэдэгт бид нар 100% итгэлтэй байна. За би бол оргил байна. Шинэ байна. За Гой нэртэй подкастт анхны зочноор орж байгаад баяртай байна. Тэгээд намайг үрсэнд баярлаа. За тэгээ сайхан яриагаа үргэлжлүүлээ. Сая тэмцээнд орох гэж байгаа гэсэн. Тэр хэдэн сарын хэдэнд 6 сарын 6-нд Монголын улсын авар шалралт тэмцээн болно. Тэгээ энэ удаа бол яхаа сүүлийн удаа орё гэсэн санаа ба. Тэгээд тэмцээнээ өндөрлөөд ер нь дахиж тэмцээнд орохгүй сайн багш болохын төлөө бүх зүйлээд ажиллана. Тэгээд яг нөө тэмцээн уралдаанд орно нэмэлт хэрэглээнүүд тэр чинь бас нөө сэтгэл зүйн аягүй сайн нөлөөлдөг. Бясалгал хийх гэл бас жоохон саад болдог гэх юм уу. Тэр бас нөө бясалгал руу бас гүнзгий орж чадахгүй байх шалтгаанууд байгаа ч. Тэгээд тэр утгаараа бас тэмцээн ер нь тамирчны карьераар орхих. Тэгээ ер нь бол угаасаа яг хоёр юм хөөхгүйгээр нэгийн дагны гэсэн нэг юм зорилго бодолтой байхгүй. Супер багш л болмоор байна. Аа. Гадна дотног бол ажилламаар байна. Одоо энэ жимд явж байгаа хүмүүс чинь одоо би яага өөрчлөлөө шүү дээ. Одоо эрүүл мэндэд анхаарал. Тэд чинь яг өнөөдөр гол асуудал нь дотор нь байгаа байхгүй. Тэгээ одоо би ч юм бол нэг би харуун ингэж чиглээд ажиллаад байдаг. Одоо нөө бяцлагад ирэхээр доторх зүйлийг анзаарч эхэлж байгаа. За энийг шийдэх юм байна. Энийг шийдэхэд бол би бүр ишээлэг энэ гүнзгий мэдэрдэг болох юм. Энэ дотор хэрэгтэй юу вэ? Тэрний нэг өгмөр нь болж. Яг мэдрэгдэж шүү дээ бяцлагыг ирэхээр. Одоо зааланд орж ирээ суухаар. Нэг жаргалтай хүн бол байхгүй. Ер нь хүн болгон ижлэгэн талд байна бидэрт. Бүгд асуудалтай. Бүгд зовлонтой. Хүн болгон дотор байна. Тэгээ тэрийг мэдрээд ирэхээр чинь ялгаж чадах байлаа хүмүүс. Бүгдийг нэг өөрөдөж эхэлнэ. Чадгаараа тусчих юмсан. Тэгэл яг дасгалын хийлгэж байгаа. Би дасгал ихэр тодорхой хэмжээнд дээр чинь юм тайвшраад ингэ. Тэр нь жоохон баг. Уул нь энэс илүү ингээд тэр нэг заримдаа ингэ дасгал хийлгэхгүй зүгээр яг дотор нэг үг дутагдж штэ урам ч юм уу нэг ойлгох. Тэр зүйлийг өчгөр чинь дасгал хийснээс илүү гоё болоод гарч идэг байхгүй. Тэгэл ерөөсөө одоо энэ рүү л ажилламаар байна гэл. Ерөөсөө ухаан санаа бол ерөөсөө. Түрүүн хоёлоо подкастын өмнө ярилцчихлаа л да. Тэгээд яаж яваад одоо бяцлал руу орчихов одоо дасгалжуулагч болчихов бүр гэд гоё эхнээс нь бүр эхнээс нэр. Тийм тэр түүхээ бага насныхаа одоо хаана ямар орчин төсөв гэд тэр айгуу тэр надад сонирхолтой санагдсан. Юу гэж давд туулаад энд өрчөв гэд. Ер нь спорт бол өөрөө их агуу. Би дэ бодилдын спорт маш их өртөө гэж боддог. Өөрийгөө. Тэгээд бас том ахтаа бас их өртөө. Тэгвэл шинэ айлын баг тэгээд олаах нартай өссөн. Ер нь их жоохон буруу хэрсүү өссөн. Жоохон хүн талтай гэх юм. Тэгээд орой хүрээд нилээн хүндрээд чинь одоо нэг буруу өссөн хөлт бухуу үзүүнээс хатуу гэдэг шиг болсон юм. Тэгээд яг нэг үед хэцүү үед тэр шилжилттэй үед манай ганц зургах фитнес нэгээд манай дунтлах хоёрыг манай дунтлах ч бас нэлээд хүнд гар байсан юм. Тэгээ бид хоёрыг зааланд авчиад за хоёр ахтаа тусалт яах нүр ширтэй. Тэгээд хоёр бас ах шиг гоё бие хатаа бол гоё спортлог тамирчин бол. Тэгээд анх спорт төгөл тавьчихсан. Тэгээ бодилдын рүү ороод ерөнхийдөө нөгөө амьдралаас хөндөрч эхэлж байгаа. Тэгээ би ч анх нөгөө зааланд ажиллах багтаа нөгөө ер нь сайхан хатмаа нөхөр бааш тэр чинь нэг 20 настай. Тэгээд анх Чир Монгол клубт анх үйлчлэгчээр ажиллаж орчихд би чи. Тэр нэг нөгөө нэг местэн шууд доош бууж штеп. Тэгээд шалмал ууж яхад чинь ичин тэр чинь эго могоч өндөр байгаа штеп. Тэгээд үе өх мохоор одоо шалны моцод хайлах. Яг тийм штеп. Тэгэл ресепш хийгээл тэгэл анх тэмцээнд ороод хотын аваргын залуучтай хотын авраг болол. Залуучтай улсын авраг болол. Ингээл нөгөө тамирчны карьер. Тэгэл энэ орон чинь нөгөө спорттой бүр дурлал тамирчин болол. Нөгөө хүүхд ахуйд нөгөө сурсан нөгөө дадсан ч юм уу нэг муу зуршлууд муу хүмүүс холдоод эхэлж байгаа. Тэгээд ер нь одоо эргээд харахаар энэ олон жилийн спорт гэсэн. Одоо тэр нөгөө замд байсан нөхдөд чинь бүгд энэ муугар дуусчих байхгүй. Айгуу золгүй тэг онцгүйгээр. Тэгээд хэрвээ би спорт руу орог байсан бол миний төгсгөлч гэсэн юм л байсан баг. Одоо бат энэ спорт маш их баярлаа. Тэгээд энэ одоо 13 жил спортоор хичээлж байгаа. Тэгээд одоо нэг 8-9 жил хичээлж бараг одоо дасгал хөдөлгөөнд дөнгөж ойлгож эхэлсэн шин.
энэ спортын гайхамшиг. Энийг одоо өшөө илүү гоё хүмүүст яг зөв талаас нь ойлгуулад зөв энэ бодилдон гэж ямар спорт гэдэг энэ хүнд ямар хэрэгтэй гэдэг нь уул нь дэлгэрүүлмээр байна. Тэрний төлөө явж байгаа гэсэн. Энэ Монгол ирэх хүн болгонд ямар нэгэн спорт өвдөлт авдаг тэгээд төсвөр төвчээр нэмдэг зүйл зайлшгүй байх хэрэгтэй гэж боддог. Спорт байгаагүйсэн өнөөдөр би гэж байхгүй шүү дээ. Надад тэр төвчээр төсвөр хатууж ил байхгүй байхсан. Тэгэл би нөгөө муу зүйлүүдэд автал аль хэдийн унтсан л байна. Спортын буйнд бол өнөөдөр сайхан гэр бүлтэй, найз нөхдөд одоо энд ингээ юмараа сууж байна. Спортын гайхамшиг бол агуу. Ялангуяа бодилд бид нар нэг бодилдны сайн нөө бэлтгэлээ хэд тэр нэг өвдөлт аваад байгаа шүү дээ. Биш нөө энэ олон жил их янз бүрийн одоо техникээр хийж үзэж байгаа шүү дээ. Янз бүрийн дасгал хөдөлгөөн маш олон хүмүүстэй хамт хийж үзэн ахнараа даган найз нөхдөд юм. Тэгээ сүүлд бодилдын гэдэг чинь тэр no pain no gain гэдэг өвдөлт үгүй л өөрчлөлтгүй. Тэгээ нэг гадны нэг аврагын J Cutler гэдэг нэг аврагын яриг сонсчихсон чинь бэлтгэл эхэлсэн цагаас дуусах хүртэл өвдөлт үргэлжлэх ёстой гэж байна. Яа тэгээд тэр улам нэмэгдэх ёстой. Чи тэгж чадвал хүсэж байгаа хэмжээнд очно. Тэгээд би нөө бэлтгэл хийхдээ бодохгүй. За эхнээс нь ахвал дуустал өвдөлт үргэлжлүүлж чадах нь гэсэн чинь байхгүй шүү. Юм өвдөлтийн араас биш чингийн араас явуулсан баг. Голд нэг жоохон өвдөлт авч байгаа юм л нэг сүүлийн нэг хитэ оролтмол. Бараг power lifter тал руугаа. Тэгээд яаж илүү ингээд эхнээс нь ахвал дуустал өвдөлт. Тэгээд нөгөө болчин руугаа техник руугаа ажиллаж эхэлсэн маа. Тэр үеэс ерөнхийдөө одоо энэ бяцлаглаж эхлэл буюу төвлөрөл энэ дасгалаа төвлөрч хийж эхэлсэн байхгүй айгу удаа мэдрээл. Тэгээд одоо нэг саяны нэг чинь ингэж өмнө мэдэрч үзсэн үеэс 3 цаг хийс яг болчихоо да. Ингээд яг бодилдын спортыг ойлгож явах дасгалыг бол ингэж хийх хэрэгтэй байна. Тийм би ч бол одоо жишээ нь 2011 оноос хойш ингээ орон цоглоод 19 оноос хойш харьцангуй тууштай уулын төмөр өргөж байгаа юм. Тэгээд гэхдээ яг нүг дасгалжуулагчтай явж үзээгүй. Тэгээд яг тантай нэг бэлтгэл 92 хийснээс хойш нэг юмыг анзаарсан. Би дээшгээ шахтаа ч юм яг булчингаараа шахтаа төвлөрчөөд буцаахтаа тэрэн дээр алдчихад исэн юм байлээ төвлөрлөө. Тэгээд анх би турникэн дээр сүнээс сурж явахдаа нэг сүнээ чаддаг байхдаа өсөрч гарч ирчээд буцаалтан дээр нь удаан ингэж барьж тэгжиж би өөрөө сурж исэн. Яг тэрний юм зарчим бас байгаад би талыг архитуулчаад исэн гэдгийг анзаарсан. Яг хүмүүс нэг тийм алдаа гараад байт. Одоо харин хүмүүст яг ингэж энэ зүйлийг ойлгуулад яг энэ системээр гоо ингэж хүмүүс одоо сураад хийгээд эхлэх юм бол яг спорт хөгжих гээд байгаа. Яг бодит ороод хүмүүс дурлж эхлэх гээд байгаа. Яг ингэ зөв хийх юм бол өөрч тасар ордон зэ. Одоо 2 сарын дараа гэхэд ер нь бол жоохон гайхна. Ингэж ордоо өөрчлөж болдгийм байх. Тэгээд нөгөө нэг ядрах биш. Жинхнээсээ жимд очиод тэр стрессээ тайлаад булчингаа ажилуулад өдөр ирчвч нэмгэж байгаа хэвээр. Одоо яг нэг сар яваад ирэхээр яг мэдэгдэн зэ. Сүүлийн үед нэг юм өвдөлт одоо ингээд амар хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Өвдөлтийг ингээд хүн зүгээр юм өвдөлтөөр нуруу өвдөх ч юм уу те эсвэл юм долгоо өвдөх ч юм уу. Энэ нэг тийм мессеж юм байна. Тэр өвдөлтийг бас нэг тийм ном байсан шүү дээ. Өвдөлтийг хайрлах нэгэд. Өвчнөө хайрлах. Тий, өвчнөө хайрлах юм лөө. Энэ бол уг нь биднэрт өгж байгаа айгуу тийм том мессеж юм л шүү дээ. Энэ талаар юу гэж бодож байна? Түрүү ойлоо нөө ярьсан шүү дээ. Одоо би ингээ юу ч өвдөж болно. Тэр зүгээр мессеж байхгүй. Одоо би ч өвчөө өөртөө анхаараарай л гэсэн үг шүү дээ. Одоо манай нуруу сайн үдсэн биз дээ. Тэр нуруу өвдөж байгаа гэдэг чинь зүгээр ганцхан нуруу биш байхгүй. Чи өөрийгөө хайрлаа, өөртөө анхаар. Нэг юм өвдөлт хүн дээр аж аргал бүхэн байхгүй болж шүү дээ. Юм тэр мөрөөдөл зөрүүдэл бодох. Ямар ч тэмсгүүг болж шүү дээ. Шууд стресстэй л байгаа бүхэн байхгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ер нь одоо өвдөлт гэдэг зүйл чинь хүн өөрийгөө хайрлаа. Юун дээр угаас амьдрал яг зөв зам руу ороход хүн өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Өөрийгөө хайрлаж ажил. Тийм. Одоо жимд очиход хүн өөртөө уулздаг байх. Толны өмнө жимээс өөр газар тэгж удаан хугацаанд толон тааж зогсохгүй шүү дээ. Тэг хүн жимд өөртөө уулзсан тэг дасгал хөдөлгөөний өөрийгөө ажиглан гаднах зүйлээ ажиглаад байгаа. Тэгээд нөө бяцлал хийгээд эхлэх юм бол дотгош байгаа юм. Юу бодож байна. За энэ хоёрыг хоёулыг хэрэгжүүлчих юм бол хүн нөө өөрийгөө олох буюу ойлгоод тэр нэг яг зөв замдаа ажиглал тэр бүх зүйл ер нь их сайхан болж эхэлнэ гэж бодоод байгаа. Тийм болохоор би бас одоо жишээ нэг юм олон жил баримталж байгаа нэг зарчим байна. Өвчин намдах юм аль болох байхгүй гэж хичээдээ. Бүр болохгүй байгаа дисгээ байгаад яг нэг ажил хийх шаардлагатай үед толгоо өвдөд бүр янгинаа дэвэл нэг уучдаг. Тэрнээс зарим хүмүүсийн анзаархаар ингээл
өвчин намдах юмыг зүгээр л богш. Бараг өвдөхөөс нь уучлаг таг шиг ууж идэг тий. Би болохоор яг тэр өвчнийг надад хэрэгтэй гэж боддог тий. Яг энэ надад мессеж өгж байгаа бас магадгүй дэсвэр хатуулж суулгаж байгаа ч гэдэг юм. Тэр утгаар нь өвчин намдах юмнаас аль хол байхыг гэж байдаг. Ер нь тэгээд хүний бие махбодод тийм хэрэггүй юм гэж нэг чалгалтай тий. Тийм шүү дээ. Одоо өвчин намдах жууж байгаа гэдэг чинь одоо амьдрал дээр бол асуудлаасаа зогсож байгаа. Тий. Гүйцэхтэй шүү дээ. Тэр ер нь сухтах шаардлага байхгүй ерөөсөн. Уулзах хэрэгтэй. Яагаад өвдөд байна? Оншин олох хэрэгтэй. Юу хэрэгтэй вэ? Тийм чинь бүр гүнтэй ажил нэгсэн шүү дээ. Нэг тийм процесс. Тэг би яг таны яг хэлсэн шиг нэг дотроос нь эмчилчих юм бол гэдэг дээр айгу санал нийлээд одоо донтолтыг би яг тэгж үзээд байгаа юм. Өвдөлттэйгээ тэмцэж байгаа өвчин намдах юм гэдэг. Арх уусан ч тэр өвчин намдах юм одоо PC тоглоно юу тэгээ бет тавина уу ямар нэгэн байдлаас дотоод нэг юм за өөрөө зудаах гад хэрэглээд байдаг. Тэгэхээр яг тэр арх уулсанд нь бас тэр хүнийг зэмлэх нь бас буруу. Тэр нь зүгээр нөгөө нэг хэрэглэг ин тэр өвчин намдах имийг нь болиулах гад. Тэгээ тэр имгүй болчвол тэр хүн өөр юу яах юм те өөр нэг юм хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй жимд явах, фитнест явах ч юм уу нэг юмар орлуулахгүй бол тэр өвчин бол угс хоёроо бол байгаад байгаа байхгүй те. Тийм. Одоо юу ямар нэг юмнаас одоо тэмцэхэд хүчилж ер нь хэрэггүй. Одоо хаалмаал ч юм уу те ямар нэг муу зуршлаас хүчлэгдсэн мө яг нэг дотоод хөвгтэй ажиллана гэдэг чинь би яг олон зүйл дээр ажиллаж би ч өөрөө бас сайхан юм орлож ud айрх уун те янз бүр мөрдөө тоглоомч хүртэл тоглоод мөнгө төр алж үзсэн шүү дээ. Тэндээс буцаа гараад ирж байгаа. Нэг тийм аим нэг хэмжээнд бол биш. Яг тэр замуудаар бүгднгээр нь явж үзэж байгаа. Тэндээс яаж ерөнхийдөө болсон нэгт одоо нэг спортын бас одоо энэ төсөв төвчээрдээ өөрийгөө татаж чадах, зогсоож чадах энэ зүйл байна. Хоёрт тэгж амар нэг хүчилж ингээл те. Тэмцээгүй зүгээр нэг гоо ивэр. Одоо хоолн дээр чинь одоо би нэг мах идэхгүй байгааг нэ ярьсан шүү дээ. Олон 3 жил гарсан мах идэхгүй. Хинтээ бол амар идмэр санагддаг гэсэн. Энд тэнд очиод дандаа гоё хоол манай хийж яхад ямар ч амар баяр ёслоор хоол моолыг тавьдаг болсон юм. Тэгээ хиндээ дэмждэг байж сүулдэ зүгээр орцсон. Идмэр санагдвал жоох идчихэл. Гэхдээ яг ерөнхий ойлголт нь энэ нөр бяцлагалд маань саад болоод байна. Тэ мах идгээр нэг юм жоохон бие хаа хүндрээд байна. Тэгээ ингээ зөнгөөр нь орхиж ирсэн чинь угаасаа энд ингээ багаар багсаар бол шууд биш ч гэсэн. Тэгээ нөгөө өдөр бусад ерөнхийдөө тэр зүйлүүд одоо хүний одоо чадахгүй байгаа зүйлүүд ш тэмцээд орхиж чадахгүй. Тэднийг бас яг гоё ивэр хүүхдэд ажиллаж байгаа. Одоо нэг жоохон хүүхдийг загиндаг ш. Жинатаа юм ээ гэл. Тэр хүүхд яадаг л улам зөрүүлдэл гэдэг гэсэн. Яг тэр шиг процесс болоод бид нар өөрсөндөө тийм тушаал өгч гэдэг байхгүй. Улам ингээд нэг юм процесс. Ивэр үзэх хэрэгтэй. Ер нь. Тий. Түрүүн нойр хоол хөдөлгөөн гээд 3 яг одоо энэ хүний гол сурах хэрэгтэй. Тэр түрүүн тэгээ ярилцчихсан юм. Манай компани ингээд дадлыг бүтээ гэдэг үрээтэй. Энэ дээр яг жинхэнэ боловсрал бол одоо хоолоо зөв идэх те зөв унтах, унтаж сурах тэгээд хөдөлгөөн хийх гэд ярьжсэн. Энэ 3 талаар одоо яг толгон 3 жолоо гэд чин зоогч маань хэлсэн шүү дээ. Энэ дээр яг одоо бүр нэг хүрчлээ яривал одоо нойрыг яах хэрэгтэй вэ? Яг энэ хүмүүст одоо энэ асуудалтай хүмүүс зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо энэ ер нь л наажаарлыг бүрдүүлж байгаа зүйл айгүй олон зүйл байгаа шүү дээ. Тэгээ манайхан зөвөр нийтлэг ингээ харахаар амжилт одоо мөнгө ч юм уу те санхүүгийн бас юм эрхчлэн төр нэг хоёр зүйл рүү хит их анхаарал хандуулад тэр зүйл рүү хит их цаг зарцуулаад тэгээ тэр хөдөлгөөн хоол өөрийгөө мартаад ирэхээрээ бүх юм ерөнхийдөө нөө баланс алдаад ирж байгаа. Яг нөө ажралтай амьдрал амжилттай өнгө чинийг хэлэх юм хэрэг нэгт ирүүл те ирүүл байгаа хүн л ер нь явна шүү дээ. Би хавдвал ирэх юм бол тэгэл нөгөө дахиад бүх юм сүрнэ гэдэг шиг. Энэ дасгал хөдөлгөөн гэдэг бол хүний амьдрал зайлшгүй байх хэрэгтэй. Заавал бодит биш ч гэсэн энэ зүйл байж ч бид нар тэр эрүүл мэндийн хамгийн том суурийг тавьж байгаа хөдөлгөөн. Араас нь хоол. Хоол маань бид нар одоо энэ цаг үе чинь хүн хоолнд ордод байна шин. Ер нь. Тийм. Хоол ихт бол хор болно гэд манай өвдөц гоё хэлсэн мэд. Их эцснийхаа шидийг хой тормооч үзнэ гэдэг. Тэгээд нөө одоо ингэ нөө түүхээ хараад ирэхээр их бага иддэг хүмүүс байдаг юм монголчууд. Дээр үесээ одоо нэг бүр 13 400-аас ингээл хөөгж үзсэн шүү дээ ингээд. Яагаад бага иддэг гэсэн шалтгаан бас их учиртай. Ер нь бага идлээ гэдэг хүн нэг юм яардаг процесс биш. Бага идсэн чи яг хэрэгтэй зүйлээ багахаа өгөхөд хүн 100 одоо явах боломжтой. Энэ хоёрыг ерөнхийдөө сахичих юм бол
нойр бол тодорхой хэмжээнд багахан авсан ч гэсэн хүн амарч чадна. Одоо бид нэр амар олон цаг унтаад байгаа юм шиг мөртлөө яг өөрөө буруу цаг дээр хоол идчихэд унтахаар шүнжэнгөө биений ажиллаад 10 хэдэн цаг унтсан ч юм ядарсан сэрээд байгаа. Тэгээд энэ гурав одоо тэр хөдөлгөөний игээд хоолндын хатар ойлголтыг сайжруулад тэгээд зөв амраас сурчих юм бол хүн тэгээд ямар ч асуудал зүгээр хүн эрүүл ирч хүчтэй байгаа цагт юу гэж хийж бүтээ. Тийм ер нь энэ гурав чинь зайлшгүй хүний ер нь амжилт дээр үхсэж байгаа мөрөөдөлд өөр зүйлийн том гурван тулг байгаа. Тэгэхээр мөрөөдөл зөрүүл ингээ байж болно. Гэхдээ эхлээд хүн бэлдэх зүйл одоо тэр мөрөөдөлтөд хүрэхдээ би юу хэрэгтэй вэ? Хамгийн нэгдүгээр эрүүл ирч хүчтэй байх хэрэгтэй. Энэ гурван зүйлийг үе нэг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энийг орхичоод нөгөөдхөрөө тэмүүлээл ингээ махраад ядраад одоо уулан талхлаа гэж бодоход нэг тийм буруу гуталтай ч юм уу хоол усгүй гарц ам гатаад байгаа тийм ч ялгаа байхгүй. Сүүлийн үед би нөгөө тэр энерги менежмент гэдэг юмд айгүйх суралцаад байгаа. Яг одоо юм үр бүтэмжтэй ажиллахын тулд яг би яг хідэн цагт нь миний толгойд айгүй сэрэг байна. Хідэн цагийн үед хоол идчихвэл бас тэр бүтээмж өсгөхөөр ингээд аль болох нэг өөрийнх нь бүтээмжийг өндөр байлгах гал яг тэр үедээ бас юм чухал ажил амжуулчих гээд айгүй хичээгээд байгаа байхгүй. Тэнгүүд энэ гурав яг гол юм л ерөөсөө саяны гурав юм бэл ерөөсөө. Юу нэд бид нар өвдөж цагаа тэр үүс ойл ахуй амьдрал их сайн судалмаар юм. Одоо Монголд ирэх хүн бар цагт цэрүүн байсан гэж. Одоо тэр цаг цэрүүн бахаар одоо яагаад цэрүүн байдаг байсан өглөө эрт босч штэ. Тэгээ нөө өглөө эрт босвол нэгийг доолно тэргээл. Эрт одоо тэр эрт босоод орой эрт унтчих хэвээр. Яг эндээ энэ өөргөө гоё хүчээр зөөр ингээд юм. Тэр эрт босны шалтгаан байгаа зүйл бяцлал дээр ерөнхийдөө дараа нь мэддэг гэсэн. Ер нь яг хийгээд ирэх юм бол тэр эрт бос бар цагт яагаад сэрүүн байдаг гэснийг ерөнхийдөө ойлгох. Энэ цаг чи хэдэн цаг үлээ? Одоо 4 мөрөөл гэсэн. За. Сэрүүн байдаг. Сонирм бас монголчууд тэгэхээр уус өдөөний ах уу яг тийм шүү дээ. Өглөө нэг үүрэ яриад босоод ирсэн. Юм ээждэг гэсэн. 5 гээл босцсон мэт шүү дээ. Би бас яг энэ талаар саяхан нэг подкастаас энтхэгийн ямар бясалгалагдсан бэ? Нэрийг нь санахгүй. Ямар ч гэсэн 4:30-аас босдог бясалгал юм. Нар гарахаас өмнө. Тэгэхээр бас их учиртай юм ярьсан шүү нэлээ. Тэгээ энэ өглөө эрт босдог хүмүүст нэг юм. Саяхан бас нэг саруулав тогш бас нэг подкаст санжаа подкастн дээр л ярьсан нэг үг надад бүр ингээд ёнк хитл орсон. Хідэн ширхэг одоо өглөөний нарыг үзнэ гэж одоо энэ нарыг үзэхгүй алгасаад байгаа юм гэж байгаа байхгүй. Тэр бол надад бас эвгүй орж ирсэн. Одоо хүмүүс ингэ нөө нар хараад идэг штэ. Би энийг сайхан ойлгож байгаа. За он гараад. Яг тэр нэг 3 өдөр гараад би нэг манай эхнэрийн нэг зайр ах хүн. Хаяа зүр онготтой юм ярьдаг байхгүй. Зүр ингэ. Айгуу зүр над нэг юм гой зөвлөгөө өгдөг юм уу? Ярилцдаг тийм. Тэгээ тэр онгот нь хитрхи их юм бодоод байна. Чи ингэ 3 хоног нар мандахыг үзээтэй гэж. Тэгээ би хэлснээр нь яг 3 хоног яг нар мандахыг зүгээр яг хараад үтсэн чинь цаадах зүйл нь ойлгож байгаа. Яг нар мандахтаа зэрэгцээ энд нүдэнээ суухад юу болоод яагаад хүмүүс хараадаг тэнд ойлгож байна шүү дээ. Яг ингээд хэрэггүй бодлууд сүв байх болоо. Яг яг хэрэгтэй зүйлүүд нь үлддэг. Ингээд ийм учиртай бодлоо зэгцэл гэсэн нар мандахыг өөр. Тэгсэн нэрээ бодол зэгцэрдэг юм л. Бид нар наранд харах баярын нэг юм 8 ч хараад байдаг шүү дээ. Энд хүн ерөнхийдөө сайхан бодлоо зэгцлэх процесс болдго юм байна. Энэ дээр гарахад хүний бодол хийггүй бодлуудыг зөв буруу зам ингэж харагддаг юм биш үү? Ийм бодол орж ирсэн шин. Цагаан сараарч тэгэл юу яд шинэ нэгэнд бүгдээр нар үзэнгээл өглөө эрт тусаал уулны орой дээр гараад одоо манай суманд тэгдэг аахгүй жил болгон гардаг байсан. Тэгэл тэр өгөөмөргөө уулынхаа орой дээр гараад нар унтах юм. Тэнгүүд тэнд олон хүн байгаа. Тэгээд уухаална. Тэнгүүд нэрэл одоо сансан чинь яг тэр үед нэг янз бүрийн бодохгүй тэр нар гарах акшн тэгээ нэг тэр нар тусч байгаа нүүрэн дээр тусч байгаа мэдрэмж энэ ариусж байгаа. Тэр хүмүүс гараад өөрөө ч мэдлгүй яг зүв зүйлүүдээ ингээд олон харчдаг байх гэж боддог. Тэгээд нөө тийм хүн болж байгаа процесс нь анзаардаггүй ч магадгүй л дээ. Тэгэл ерөнхийдөө уул гарчаад дараа нь ингээд ажил бүтээ тайм санагдангууд нэрээ нөө хэрэгтэй хэрэггүй бодлууд нь тэнд байхгүй болоод яг хэрэгтэй зүйлүүд нь тодорч үзээд тэндээс хүн буугаад яг зүв алхаж эхэлдэг болоо гэж бодоод. Тэгээ хүмүүс гараад байдаг багт. Яг юу болоод байгааг нь ойлгохгүй зүгээр ингээд ергий очиод нэгс нараараа дуугалаад ингээд буугаад ирэх сайхан боч. Тэгээд нэг хүмүүс чинь яваад идэж чил болгоо. Сая би бол яг сууж явах та. Бүр яг нэг гонк гэж юм шиг гэл.
4-5 юм үлдээл. Тэгээ нөө миний зүм мөвгөө бодоод ингээд би өөрийгөө болж юм бодоод тэр мэр чинь бүгд ингээд буруу байгааг мэддэгдээл. За гэж ер нь зүгээр нэг бас 3 өдөр гар гээгүй юм байна. Тэр чинь ийм бас нөө яг гоё тохируулах хэрэгтэй. Уулан дээр ингээд нэмэн гарчаад дараа зогчвол тийм мэдэрч чадахгүй. Би бол яг энэ химрауны машина тал дээр нь тавьчаад яг нар мантахыг хүлээж авна. Яг нар мантахтай зэрэгцээ гарч байгаа. Тэгэхээр даарахгүй ингээд нэг 50 суу. Эрт гараа даарж мараа сууж байвал юун тийм мэдрэх хэвчтэй. Яг тийм гоё 50 сууж үтсэн чи яг тийм мэдрэх юм л. Тэгээ ганцаараа байсныг жилгүй ингээд нүдэнээс сухад. Өнгөрдөг жил би ч өөрийгөө бараг лалаад байна. Тэ өстө зөв явж юм би чи нэмэлт зөв өстө нэмэгтэй явж юм гэсэн чи сахта бараг явжсан. Яг байранд тавьсан. Юусоо хөгжлөө. Буруу зүйл рүү фокуслсан. Явж ирснийг тэнд зүгээр бүгдийг зэгцэлж авах. Айгуу сони энэ манайхны энэ үе соёлын хард нэг агуу юмнууд байгаад байна. Монгол үе соёл сони шүү тий. Бүх юм шинжлэх ухаанаар тооцоолдсон юм шиг зарим зүйлүүд гарч ирдэ шүү тий. Тэг би нэг зүүн совингоо дагахыг одоо эрхэмлээд нэг хэдэн жил болж байгаа. Энийг зүүн совин хөгждөг гэж яриад байдаг шүү дээ. Энэтэй холбоотой байж магадгүй. Энэ яг төлөв амьдралын хэв маягийн энэ 6 дахь мэдрэхүү тэр зүүн совиныг хөгжүүлээд зөндөө олон юмны учрыг тайлцсан байгаа байхгүй бид нар өгдөөдсөн. Би одоо энэ сүүлийн 3 жил гарan 2023 оноос эхэлж байна. Энэ зам руу орсонд их баярлалаа таах. Бяцлал энэ зам руу орсонд тэрний 3 жилийн өмнө би одоо ирсөөр штэ. Одоо би улам цаашдаа өөрчлөлтөө одоо сайн руу тэмүүлэл явж байгаа. Тэгэхэд энэ зүг амар их сони эхэлсэн. 3 жилийн өмнө би нүг заалны ажилтаа халаад манай ч ажиллана л ихгүй. Гинт дуурж авчаад ингэж хүнд асуу заахгүй та нар ингэж багшлахгүй. Тэгээд өөрөө багшлангаа тэмцээнд бэлдсэн. Тэгээд тэр үед амар ядраад бүр ингэж ядраанд орсон. Ингээд нөө юм ярьжсэн чинь ингээд дээдлээ урал мурал хөдлөхгүй. Эхнэр бүр ядраанд орсон ба штэ. Тэгээд би яг тэмцээнд амжилттай оролцсон та 2 тэмцээнд чемп кап дээр англиар мөнгө аваад чусан кап гэдэг тийм мөнгө аваад. Тэгээд тэр үед нөө яг тэмцээнд бэлдэж явах үед зүүдмүүд амар болчихсон. Амар зүүдэнд хүн ирээл ингээд аваад юм яриад тэгээ сон зүудлээ. Би өөргөө ядраанд орд. Тэгээ сүүлдээ нэг чихмхэн юм сонсогдоод би галзуу сэтгэтийн эмгэгтэй болж байгаа юм байна. Эдгээр нөгөө энд нэг юм юмчтэй болсон шүү дээ. Тэгсэн жоох ядраанд орсон мөн нойрны юм бичүүл. Тэр ус мус хасахтай бас холбоотой юм. Тийм. Тэгээд нөгөө тийм зүудлээ сон зүудлээ зүудэн хүмүүс ирдэрч хүн дээр гахалт наараас явдаг. Тэгээл наавраа мамраад үзүүл. Тэгээл явж өгсөн тэр 3 жил. Эхний 3 жил одоо эхний 1 жил бол бүрс үзүүлээгүй хүн байхгүй шүү дээ Монголд баг. Манайха ер нь тэр зам руу орохоор яг тэгдэм л. Янз бүрийн хүн дээр очин заяа. Тэгээ хамгийн анхнд би чинь тэгтээ бас нөө далаа намын найчин чойчин гэж үүдэж штэ. Би нөө энэ одоо эрүүл мэндийн сайд мөксөө хахад багшилдаг байсан. Тэр найчин чойч ирж байгаа хэрэг тэр хүнтэй уулзах боломж хараад. Тэгээд өмнө нэг авраад үзүүлсэнээс чамд нэг сахиус байна гэл. Тэгэхээр би найчин чойчтой уулзах боломж аваад нөө ороод асуусан ч яриа. Удамд ч юм бол тийм зүйл байдаг юм байна. Тэгээ чи наадхан ингээд дээдлээд аваад холбогдож ерөнхийдөө болно гэдэг. Тийм юм уу. Тэгээ анхны ихтгэл үншил нэмэгдээд за энэ зам рууста эргэл суцалдаг орж байгаа. Тэгээл тэ нилээ явсан 2-3 жил мэл. Одоо ингээд одоо тэгээ эхний жил тэгж явж байгаа хүмүүс нөр бяцлах хүмүүс нөр үзүүс хүмүүс ерөнхийдөө бяцлал хийдэ зүүн сонгоо сайжруул гэж мэл. Тэгээд тэр эхний одоо 2 дахь жил рүү бяцлал хөдөө гадаа матаар амар явж байгаа ганцаараа ингээд ярмэр энэ тийм агуу магуу тонж мандал би ч дээ илгэнаа. Тэгээд одоо эргээд харахаар ингээд өөрийгөө аим баярлаад байгаа. Тэр үед миний бодож ийсэн тэ энэ байгаа байдал харилцаа яасан болох байсан юм. Тэг үүндээ өөрийгөө ямар өчүүх хүн байсан юм гэдэг олж харж байгаа. Одоо бол ингээл яг үнэхээр аж аргалтай байгаа. Одоо миний төвшин ерөн зүгээр аж аргалаар хэмжих юм бол юу их аж аргалтай байгаа. Тэгээд энэ замд бол баяртай. Тэгээд энэ зам руу одоо хүмүүсийг бас олон дагуулж хөтлөмөр байна. Энэ их гой зам тий. Энийг жишээ нь би заримдаа алдагдуулцдаг. Тэгэхээр нөгөө нэг өмнө нэг юм амсаад үздсэн юмыг би чинь тийм байсан штэ гэд буцаад нөгөөтг рүүгээ тийм үлж байгаа л дахиад гарч ирдэг. Тэгээд одоогийн байдлаар бас нэг 10 жил бяцлахсан ч гэсэн дундуур нь ингээл яг гоё ирчиг авцсан явж байгаа л за одоос та халаад байна гэдэг мэдрэмж орж ирэнгот л заал алдагдаад эхэлдэг. Энэ бяцлаглыг ер нь бас яг жинтэй адилхан. Би 9 жил болж бэлтгэлээ ойлгож эхэлчихсэн бодилд. Яг тэрэн шиг яг ойлгох хэрэгтэй юм. Яг нөө тааруулах хэрэгтэй юм. Одоо жимэр юм бол амар дөнгөж эхэлж байгаа хүнийг учиргүй бэлтгэл хэлчихвэл тэр хүн тэгэл ер нь алга болно шүү дээ.
аюу хэцүү штэ тийм стресстэй штэ ингээл даахгүй байхад ингээл ер нь тэгээд жимээс өмсөр нь болоод шантраад ингээл би бүтггүй мэн. Бяцлагч яг тийг санагцсан анх. Биш нэг анх бяцлагаад ирэхээр энд очиж суралт муралтанд ингээд сууж муугаал ингээд. Сууж сураагүй нэг те би 5 минут сууж үзээгүй нэг цаг 2 цаг суулгах чинь тийм ч юм уу хамаагүй би яаж хийж мэлээ стресстэй зүгээр бошоогон цацаа тэгээ гарч бодож цаас би бүтэхгүй мэнэ. Би булчин шүрмжтэй ингээд цавилсан мөн байхгүй мэн. Тэгэл энэ дэргүүр яваад нэлээ олон бяцлал баашнаа тэр тэгэл ер нь Монгол ер нь тэгэл аялгууд бяцлал нэлээ олон бяцлаглаар явал. Одоо бодохоор энэ хүмүүс бас жоох яг тунгийн тааруулахгүй байгаа юм байна да. Ер нь яг ингээд энэ зам руу орж байгаа нь маш зөөлнөр тий 5 минут 10 минут сууж эхлэхээс эхлээ сууж сурахаас эхлэх юм байна. Одоо жимээр нөгөө дасгал зааж эхэлж байгаа шүү дээ ингэж хийгээд яг нөгөө тухайн хүнд яг гой тохируулаад тэр хүн чинь ингээд спортоо дуурлаад ингээд өөрчлөлт таваад яг энэ шиг нэг бяцлагалтай болчмоор санагдаад. Тийм бяцлаглын арга техниктэй. Тэгэл ерөнхийдөө нөгөө төрний ярьсан сүгүр багш чинь дасгалын нийлгэн бяцлаглын нийлгэн тэгэл энэ манай зааланд ч юм уу явдаг хүмүүс л бүгд гэгэрх гэдэг байгаа байхгүй ер нь их ажрал одоо ажралтай үнээс ч их гоё энерги цацардаг шүү дээ ингээд инээгээл ингээд амар ингээд хүн болгон сайхан харцал гэгэнтэн гэдэг чинь ер нь тэр жаргалтай үнийг л хэлээд байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар бол тэр нэг бохир сэтгэл байхгүй дотроосоо юм гоё хариуцсан тий. Тэг манайхан гэгэнтэн криттэй шидтэй хүмүүсийг гэж бодоод байт юм шиг. Хол биш юм шиг. Яг хүүхдээ харахад л ерөөсөө тэр чиг гэгэр зөөн гэдэг байгаа шүү. Тийм яг тийм жаргалтай гэгэнтэн гэдэг чинь ерөнхийдөө гэрэл цацарсан гэдэг чинь тэр сайхан инээсэн хүн туссан яг өөрөөр байгаа ямар нэгэн муу юм гэж тэр хүн байхгүй. Яг л нэг хүүхдэл гэсэн үг. Буцаад хүүхд болж байгаа бол процесс. Тэгэхээр түрүүн одоо хэдүүлээ ингээд далдын чим шиг ийм юмнууд айгүй хэрлээ. Тэгээд яг энэ дээр ингээд зарим хүмүүс ингээд өгөөсгээд байдаг. Ийм гэж үйдгээ, нар харна гэж үйдгээ гэдэг ч юм аа. Гэхдээ энийг ингээд би сүүлийн 3-4 жил одоо энэ гормон тархины талаар нэлээд гүнзгий ингээд судалж үзэж байгаа л да. Тэгээд супер сэтгэл зүйгээд ном хүртэл бичсэн хүн шиг тархинад. Одоо тэрийг бодохоор ичээд. Тэгээд ингээд судалж байхад одоо тэр нар харах, уулан далхах, одоо тэр агаар салхинд гарах өглөө эрт босоод одоо нэг 5-10 минут агаар амьсгалах, одоо тэгээ бясалгал хийх энэ ч ерөөсөл цаана энэ хүний биед явагдаж байгаа энэ одоо гормонуудын одоо балансыг олох тийм л ухаан байсан юм билээ шүү дээ. Ер нь бол цаана одоо тэр аж аргалын даавраа яаж гоё өсөглөн байлгах уу те тэр кортизолоо яаж зөв ойлгож хизээд нь ямар байлгах хэвтэй. Тэр бясалгал хийснээр тэрийг л их өдөрдөн сураад ирнэ гэж би хараад байгаа юм. Тэгээд ирэнгүүд чинь хүний далд ухамсар чинь сабконс болохоор ингээд автоматар илүү юм сайжраад ийм сөрөг ийм хариу урвал биш одоо сабконсоос гарч байгаа мэдээллүүд ийм эерэг болж эхлээд үнийг одоо юуны төрөнд муухайгаар бодох биш аль болох юм зөв даалыг харах ч юм уу эсвэл тэр үнийг өрөвдөж хайрлах одоо тэр хүч бас нэмэгдээд байгаа байхгүй. Тэгээ шинжлэх ухаанаар бас тайлбарлаж болдсон шүү гэж бас үзэгчтэй хэлээд тэгэхгүй бид нар нэг юм хэд бас яг наад зах нь одоо жишээ нь бид нэр хэдэн сая жил хэдэн мянган жил им дулаахан партай байшингүй гэрт ч юм уу эсвэл урцанд ч юм уу агууд ч юм уу ингэж амьдэрч нарны гэрэлт өвсөн хөлн доороо өвс мэдэрч ингэж ховсож ирчээд тэгээ одоо нэг сүүлийн хэдэн зуун жил Монголд бол баг нэг 100 хүрэхгүй жил дотор бүгд нэг юм партай дулаан байшин дотор ороод ирцэн энэ ховслын үднэс л гэхэд бид нэр ийм хурдан дасч зогцоод нэг юм байшин дотор байдаг нар харддаг хүмүүс болно гэж байхгүй шүү дээ. Тэгээ энэ бяцлал яг гоё нэг яг зөв юм гэдэг шүү дээ. Бяцлал угаасаа яг энэ гоё тайван байх гэдэг шүү дээ. Сэтгэл санааны тайван гоё өөрөө мэдрээл дотоод хүмүүс сонсгоод. За энд чинь хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй. Спорт бол зайлш ер нь тасгал хөдөлгөөн булчин шүрмэс чанга байх хэвээр тий. Тасгал хөдөлгөөн хэрэг сэтгэл зүй цаана болж байгаа процесс шүү хүмүүс аж аргалын дааврууд ялгардаг. Сэтгэл санааны би яа гоё хөнгөрдөг. За энэ зүйл байхгүй бол ингээд би яа суултай ингээд энд булчин шүрмэс өвдсөн юм. Тийм би одоо өвчтөө хүн бяцлаж чадахгүй нэгдүгээр. Чинь юун тэр нөө дотоошоо төвлөрөх тэр би яан зовирлаад ингээд мэддэгдээд юм. Тэгээ нөө хоёр хоол нь бас амар чухал. Яагаад нөө бяцлал хийдэг хүмүүс энэ вега хоолмол хэрэглээд идэв. Тэгээд тэр чинь нөө хоол ч бас айгүй сэтгэл санаанд шууд нөлөөлдөг баг. Одоо чинь хүүхдэд чихэрч эхлээд их хөхөр. Одоо манай хүүхдүүд амар бужинад эхэлдэг. Тэгээд цагаан дэг нөхч чинь би чинь нөө манай хүүхдүүд чинь ихвчлэн цагаан идэднэ. Тэгээд яагаад гэж анхэр тэрийг идэхэр нэгт эрүүл мэндийн сайн хоёрт тэр айгүй гоё тайван болж ш тийм хөө.
Тэгэхээр чихлаад нэгтэд ирэх юм бол бужигнаал зодоллоо тэгэл. Яг тэрэн шиг том хүн ч гэсэн нөө хэрэгтэй гол гэдэг би хаундрал стресстэй л ингээ нөгөөд буруу цагта буруу хоолмол өгөх юм л. Хүмүүс яагаад стресстэйгээр нөө амтай юм мэддэг. Цаана нэг жоохон ажирлан давар ялгардаг шүү дээ. Мэддэг санаа тавьшраад Богино хугацаанд гэсэн тийм. Тэг ирээд бүр амар сонир болдог. Яг тэрэн шиг тийм нэг хоолоос амар сэтгэл санаад нөлөөлдөг учраас юу нэг бяцлагж байгаа хүмүүс яг хөнгөн хооллоод байгаа. Тэгэхээр яалтч бол тэр тулгын 3 жилөө гэдэг чинь. Тийм. Тэгээд энэ хоёр зэгцрээд ирэх юм бол хүн бяцлаглыг ойлгож эхэлнэ. Гэхдээ бяцлаглаа бас өөрийгөө хүчилж болохгүй. Айн багаагаар ингээд жимд ирж байгаа хүнийг нэг заал алхуулахаас эхэлдэг те хөнгөн ингээд тасгал булчингийн ажиллуулаад яг тэрэн шиг ингээд ирэх юм бол хүн яг бяцлагж эхлэх юм болов гэж одоо яг ойлгож байгаа. Би бас одоо энэ дасгал хөдөлгөөнийг одоо би бол одоо сүүлийн 10 жил ингээд тасралтгүй баг 20 жил хэл сурж байгаа. Энийг ингээд хүмүүс тайлбарлахдаа би энийг насаараа хийн. Тийм болохоор би 50 шамдах тун гэдэг одоо урайтай. Тэгээд бас дасгал хөдөлгөөнийг насаараа хийх учраас би нэг яарад ахгүй. Тэгээд цэвэн пүр ахын нэг хэлсэн нэг юм гоё үг надаа ингээд үлдсэн. Оюуны ядаргааг биеийн хөдөлгөөнөөр гарга. Биеийн хүчний ядаргааг оюуны хөдөлмөрөөр гаргаад ингээд гоё баланслгээд. Тэгэхээр яг бас хүн сэтгэл санааны юм тогтун бус юм одоо стресстэй, депресстэй юмнаас гарахад бас биеэрээ гарах хэрэгтэй юм шиг байна бас биеийн хөдөлгөөнөөр. Тийм. Яг одоо уул нь одоо жим ч юм шиг тийм баг. Яг тохируулах хэрэгтэй. Хүн орж ирээд дасгал хөдөлгөөн одоо хийгээд эхлэх төдийд л цаана болж байгаа процесс байгаахгүй гоё хэрэгтэй. Гэтрүүлээд гарчдаг юм аа. Яард одоо түрүүний яг хэлдэг шиг яарвал даар нэгдэг шиг хит яарчдаг ингээл. 1 сарын 2 сар 3 амар болох гоо. Бүр нэг өөрийнхөө ачаал дах чадвараас бүр хэтрүүлж хараад тэгээд нөгөө эсрэгээрээ тэр гой битэй болох гэсэн шиг бүр ядаргааны туйлуулаад за энэ миний спорт биш энийг гарна. Яг тохируулчих юм бол тэр экспорт чинь айгүй гой зүйл өгч явах. Тэр сэтгэл санаа, стресс төр оюуныг айгүй гой ингээд одоо нэг гойд баг зэрэг алхахлаа тий. Тэгээд нөгөө бэлтгэлээ гой төвлөрөөд ичиж нэг хүн чим ингээд нэг хүн харагдах гэж биш яг өөрөө мэдрээд болцгоо мэдрээд ичгээр тэр чин төвлөрөл яваад нь бас бяцлал хийж авах олон юм бодохгүй зөвхөн болж байна. Тэгээд ирэхэд биеийн чамар чин дархин чамардаг. Тэгээ нөө хэдүүлээ сая 3 цагаал хийсэн шүү дээ. За энэ болно гэдэг. Яг тэр шиг тохируулаад аяндаа нөө булчин чангараад ирэхээр ачаал даах чадвар нэмэгдэх юм бол багш бол хараад жоохон нэмээ явчихдаг. Яг тэр юу тунгийн дааруулна. Ерөөсөө яарч болохгүй ямар нэг юм. Оргилтээр сая намар тэгээд 3 сар яг тасралтгүй байсан. Оргил ингээд өдөр болго ингээд алдахсахгүй явж байгаа хгүй. За би нэг ганц нэг алгасаа явсан. Тэгээ яг тэр үедээ яг ямар юм баримталжсэн бэхээр. За өдөрт ядаж тэр цаана байдсан шүү дээ. Цан дээр очиод нэг 15 минут хийчихнэ. Тэгэл болоо. Зааланда ямар ч байсан очих хэвээр гэд хүлээлттэй айгуу тийм багасгаад тэгээ тэр хооронд бит хоёр чинь бодлоо айгуу зэгцлэн ингээд хийж байгаа зүйлээ айгуу гоё тунгаагаад ярилцаад тэр ингээд хоорондоо ойлгоцож бас тэр нэг ярилцах чинь бас нэг би тийм юу гэж боддог байхгүй ингээд зөв ярилцах юм бол бас бяцлаглалын нэг хэлбэр гэж боддог байхгүй. Тэр ихтэй зөв цагтаа зөв хүн дээр ирсэн шүү. Зөв цагтаа хүмүүс угаасаа очирдаг шүү дээ тийм. Тэгээ нэг түрүү хэлсэн шүү дээ яг нөө он гарснаас хойш ер нь нэлээд татгч байгаа өнгөсөн бяцлаглал жоохон сонирхож эхэлж байгаа юм. Над дээр явсан 4-5 өнгө хүрдэж. Тэгээд одоо энэ жоохон дулаар бол хэлүүлээ гарч явал бяцлах шүү дээ. Одоо бол надад дулаар бол би нөө Манчестер дээр орох суудаг байхгүй. Тэнд их гоё ирчим энергитэй газар санагдсан ер нь суугаар. Угсаа одоо нөө бяцлагаад ирэхээр энэ тэнд очихоор мэдрэгдэх жоохон онцгой байвал жоохон 5-7 мэдрэмж өгдөг. Тэнд болохоор ингээд би яг сууж мөнгө байхаараа яг нэг гэртээ байгаа юм шиг мэдрэмж өгөөд энерги энэ манзуу шир хийдгээд энэ зүгээр нэг газар хийд бариагүй маань да. Манзуу шир хийдэг чи одоо ингээд оюун билгийн бурхан байхгүй. Тэс энэ зунаас ерөнхийдөө ер нь жоон дулаар бол гоё очиж бидlээ сууж гоё мэдэрч эхэлнэ. Ер нь бяцлаглаа эхлэн гэсэн одоо санаатай байгаа гэсэн. Тэгээ миний хувьд одоо чи номын сан. Би номын сангуудад амар дуртай. Одоо Англид их сургуулаа төгссөн ойноо хүртэл хэдэн жил би их сургууль дээр очиод номын сандаа суугаад байдаг гэсэн. Тэгээ тэр номнуудаар хүрээлэгдчихлээр нэг юм өөр энерги аваад байдаг. Тэгээ би гэртээ бас номын сантай. Тэр номын сан тустай өрөө байдаг. Тэр өрөөндөө орж зүгээр л номнуудынхаа дэргэд ингээд баг бяцлагаас авахд над нэг юм гоё энерги өгöd байдаг. Тэгэхээр бас нэг тийм нөгөө нэг хүмүүсийн одоо яг таны хэлсэн шиг тэр хүрээлэл донд тэр олон номтой хүмүүс очисон газар гэдэг ч юм уу тий. Нэг тэр энергийн шингээд идэх юм шиг санагдаад байна. Тэр энерги ер нь одоо манайхаа бяцлаглыг их хол юм гэж бодоод байна л да. Тэгээ өвд дээдсээс яхаар энэ бяцлагсан юм ер нь ховор шүү 13 дур зүн. Тэгтээ нэг зүйл байгаад байдаг. Одоо Чингис хаан бурхан алдуу бол ойр 3 өдөр 3 шин суулаа. Энэ ингээд нэг одоо
бүр хөннөгийн өрөө явахаар шанивнэр бас тэгж сууж исэн. Тийм тэмдэглэл сударт ингээ юу байдаг шүү маань нэг танил ах уу хэлжсэн. Хан Чингис хаан тэгж сууг шүү гэл. Сүбэдэ Батар ч гэсэн бас нэг Европ руу биш Батхан Европ руу дайлар мартхан хүмүүс нэг өдөр нэг шин суусан байдаг шаханд ийм судруудад байдгийг. Гэхдээ яг юу хийсэн нь мэддэхгүй. Гэхдээ ерөөдөө сууж ин тэ энд гараад уулын өрөө дээр өөртөө ярилцаал тэ. Уулын өрөө дээр юу болж байгаа юм гэхээр уулын өрөө зарим одоо манай чи уулыг дээлдэг ш. Зарим нүг уулын өрөө дээр эрчим энерги өндөр баг. Тэнгэртэй ойр тэ. Тэгээ зарим ир хүн гарч болдгоо эмхтэн гарч болдгоо гэлээдэг ш. Тэгэхээр манайхаа юм дээр уулын өрөө дээр сууж байгаа. Ерөнхийдөө мөнгө тэнгэртэйгээ ол тэр зүн өвөг дээдтэй холбож бяцлал одоо орчин цагийн бяцлал авах. Тэр ерөнхийдөө гараад цагаан төвлөрөө сууж штт ингээд мэдрэмжээ өөригөө сонсоод намгум тайв юу ч бодохгүй ингээд тэгээ ерөнхийдөө холбогддог одоо бяцлал хийжсэн гэсэн үгтэй нэгсэн бидний тэрний номон дээр хүндэх гэдээ гараад байдаг 3 шин хүндлээ гэдэг хүндэх тийм тэгэхээр яг бяцлаглыг бас хүндэх гэдэг ярьдаг байсан гэж магадгүй гэж би зүгээр хувьдаа бодохгүй. Тэрнээс яг нэг одоо Монголын нус төвчд дээр бяцлал хийлээ гэсэн юм байхгүй шүү дээ. Ер нь ямар нэгэн түүхэн юм дээр. Бяцлал гэдэг үг бас хизээ орж ирсэн юм бол тий. Тийм тэгээд манайхан ч ингэж ярьдаг. Монголчууд бяцлагдгүй байсан юм шиг зарим хүмүүс тийм ярьдаг. Гэхдээ энэ одоо энэ өв соёлуудаа ингэ жоохон ойлгож судлаад ирэхээр одоо морь унах чинь бяцлал авахгүй. Чи морин дээр гараа сайхан тавьчих чахт юм ажил бодох уу? Морь унаа мэдрэл явж байна. Бяцлал одоо бяцлал чинь төвлөрөл гэдэг шүү. Одоо тийм 5 м хүү нэг цэг дээр төвлөрхийг одоо гүн бэлцлал гэж яриад тэгж морин дээр гараад бяцлагч байсан хүмүүс. Одоо би нэг сая он гараад Монгол бүжигт явсан гэсэн чинь огторгон билээ. Тэгээ Монгол бүжигт явсан чинь Монгол бүжигч өөрөө бяцлал байгаа юм чинь тэр бүжиглж байхдаа юм тэр нэг юм бодох тий. Тэгээ тэр цаана ингээд тэр би хөнгөрч байгаа ямар гоё процесс гэдэг юм. Тэгээ би нэг бяцлаад байгаа мэдрэмжийн энэний цаана юу болоод байгаа тэрэн рүү ингээд ажиллахаа мэдрэх гэж хичээдэг болохоор сая Монгол бүжигт яваад энд баярлаад байгаа. Сая одоо 1 сар дуусаад 2 дахь сар руу эхлэхэд сая нэг одоо энэ анги нээж авч та нар яваад үзье гэдэг бүжгэл зурхан сонирн биш. Та нар энэ хөдөлгөөнийг ингээ хийгээд наад би юм болоогүй тэр булчин зангир гүний булчингууд яаж суларч ийн сэтгэл санаа яаж бүжиглээ гараад ирэхэд тэр сэтгэл санаа яаж онгоож ийн тэгээ орой очиод хүн унтахад яаж амарч ийн энийг мэдрээд үзээгээ тэгээд сая одоо заалныхаа хоёр дээр нийлээд ингээд 11 хүн болоод нэг анги болчихж байгаа юм. Одоо хоёр яваад эхлэхээр мэдэрэн зэ. Тэгэл бид нар Монгол бүжигт явал ингээд хөдлөд эхэлж байгаа шүү дээ. Монгол бүжиг юм хагас сууж мууд тэгээд ингээд ингээд энэ техникийн давтаас эхэлж ингээд огцон хаяа. Тэгээ бүжиглээ үйдсэн чинь нэг танил мэдрэмж байгаад шүү. Тэгсэн чинь бид нар чинь морин дээр босоод хагас зогсоод давхаар ерөөсөө энэ морины хөдөлгөөн. Тэгээ Монгол бүжиг ерөөсөө бэлтгүүлснээс доош хөдлөхгүй. Тэгээ ерөөсөө цээжин би ингээд хайж маяг хөдлөө ингээд тэгсэн чинь ер нь Монгол бүжиглээд удаан ингээ 30-40 минут ингээ өвдөг хагас нуулаа зогсож байна. За энэ Монгол бүжиглээд лаг бүжиглдэг бол морин дээр бол элийг авах юм. Ингээл өмнө чи морин дээр мэдгүй хамаг бие чангалчаад ингээд хамаг биеэр хөдлөдөг масаараа би цээжин бие суулж мөн чадахгүй ингээ жоохон нааштай шуулахт ингээ унчих гад байдаг шүү дээ. За Монгол бүжиг ер нь лаг гэдэг бол ч юм уу морин дээр хүйд бэлгүүснээс доошоо нак ерөөсөө. Тэгээ ер нь морин дээр их гоё чөлөөтэй. Тэгээ удаан босоод зогссон ч гоё мөч хэлэхгүй мэн. Яа манай нүгдээ ч агуу юм аа тий. Моринд яаж ирнэ бүжиг идэр нь яагаад ингэж хосолж байгаа юм. Одоо тэгээ та яваад эхлэхээр мэдэх байх зүй. Наандаж л тэгэл одоо новсын ажил хийж байгаа хөдөлгөөнгөө үйлдвэргөө машин барьж байгаа хүмүүс Монгол бүжигэрчлээ нуруу муруу өвдөх ч юм уу тийм асуудал. Тийм тэгээ би наандаж л физик талаас нь бодох юм бол тий. Би тэгээд явж эхлээ өөрийгөө мэдэрч байгаа. Би чинь уул 8-ндаа өөрийгөө ингээд сонгуул сайтай тий. Нэг амар хатуу биш юм шиг. Тэгэл ингээд ихлэхэд тэр олон ингээд хиндээ мөр хаач хилж мэлээл. Яа би бүтэхгүй юм байна л гэж бодож шít ингээд өвдөж мүдэл. Тэгээд ирсэн чинь 3 4 5 дахаас ингээд бүхэн байхгүй болол. Тэгэл яг бүр ингээд хүмүүст илмээр авахгүй чинь ингээд та нар яваад ингээд гоё болоод идэв чинь. Тэр нэг юм нурууны гол мал зангираад нэг би яаж би чинь хатуу юм дээр сунч чаддгүйсэн бохгүй ингээд өөрөө болчин чам. Тэгээ би яаж хэлээд тэгсэн чинь би сулж чаддгүй л байсан. Дээрээс нь миний нөөник үний болчонгууд гэж байдаг. Тэр болчонгууд их чанга байсан болов гэж одоо боддог. Тэгээ яваад ихсэн сууш унтаж муутс хатаа юм дээр байсан ч хамаагүй ингээ бие суулаад унтж мундаг болоод. Ийм гоё мэдэрчээч хүмүүст мэдрүүлэх гээд амханда яаж хэлэхээ ойлгохгүй. Та нар зүгээр яваад үзээ гэдэг юм. Тэр нэг эвсэл ерөөс хамаахгүй. Тэгээ лаг бүжилдэг болно уу болохгүй хамаахгүй. Энэ хөдөлгөөнийг хийгээд. Тэгээ тэр багш нэг хэлжсэн. Тэр огторгон бэлгийн багш нэг хичээл дээр авраг нь үзээд хичээлж байгаа хүмүүс. Тэгээ бүжигт ороод гарсныхан дээр авраг нь үзсэн чинь хөгдсөн байсан.
хөгтгөөс аргагүй юм процесс. Тэгээд нэг юм дандаа ингэ тухтарсан цаг юмнасаа биенээс ингэ нэг юм хөвөөд ингэ гаргаж байгаа юм шиг өдлөөнөд яваад байгаа шүү дээ ингээд тэгээд нэрийгээсээ тэр нэг юм бинд байгаа бүх зүйлийг одоо энерги талаас нөгөө нь бид наалцсан муу гэдэг ярьдэн штэ. Тэр талаас бүгдийг ингээд тэнд хаяа гарч байгаа юм шиг мэдрэмж төгдөөл юм байл. Хоёроо яваад үзэхээр яг мэдрэнэ гоё. Тэгээ энэ талаар 7 хоногийн дараа ямар мэдрэмж төрснэ овалцъя. Тийм яг хагасар болоод ч юм уу гэдэг. Тий. Одоо маргааш нь эхлэх гэж 8-аас хичээл. Тэгээ би анх 2018 онд жүжигцүүгийн академи руу явж ороод тэгээд орохоос өмнө яг их нэртэйгээ уцаар ирж хагаад орсон. Орж ирчээд гарч ирээд нэг юм цаанаасаа нэг юм гоё болчоод их нэртэйгээ уцаар ярьсан чинь өөх чиний хоолой ч юм уу шал өөр онгоцсон байж тэгээд тэгжсэн. Яг тэр мэдрэмжтэй магадгүй төстэй санагдаж байна. Ямар ч сан маргаашнаас үзье те. Манай анги чи одоо 8 эрэгтэй 3 эмэгтэй болчих. Сая би Монгол жүжигт явахад 9 эмэгтэй нэг л залуу байсан. Нэг нь би. Тэгээд би бол эсвэр хайр маваад орж ш та одоо тэгээд чиний нэг хоёр өдөр бол хэдэл сайхан инээлт. Тэгээд ер нь 3 4 5-аас тэгээд нэг 4 5 хичээл дээр юм хөдөлгөөний их нээлж зүгээр заасан ингээд тавтна. Тэгж байгаа 6 7 тоос нь холбоод эхэлдэг юм. Гоё юм л. За нэг асуулт байна. За яг одоо энэ жимд явах гад ингээ бодоод энэ толгой дотор бол ингээ явах гад байгаа нэг тийм хүмүүс байгаа шүү дээ. Одоо нэг тэгтэл нэг тийм за тийм ч завгүй, ийм ч завгүй гэдэг ч юм уу. Тэгээ за яг хичээгээд бас дөнгөж явж эхэлж байгаа хүмүүс байгаа. Эднэрт нэг яаж гоё юм одоо энэ доктортой одоо энэ дисциплинтэй одоо ингээд урт хугацааны зүйл ингээд зөв эхэлчүүл уг нь бол ингээ яг гоё тэр ойлгоод мэдрээд явчих юм шүү гай. Тэднэрт одоо яаж зөвлөгөө өгөөд одоо ингээд гоё энэ жим гэдэг одоо энэ спорт яаж дурлуулах вэ? Тий одоо яг энэ дээр л би толгойчлаа тань. Энэ одоо ингээд нэг манай салбар чинь боловсон хүчин байхгүй гэж би ерөнхийдөө хараад. Боловсон гэдэг чинь бэлтгэгдсэн сургагч багш гэсэн. Бэлтгэлээж тэмцээнд ороод багш болчдаг ч юм уу тий. Ийм одоо зүйлүүд байна шүү дээ. Тэгээ нөө энэ мэрэгч чинь бүр утгаалдахад багш гэдэг. Тэгээ би бол ингэж би одоо заалны багш нартай хэлдэг байхгүй. Одоо марч 2 надад заалны үнцэн 2 багш байна. Тэгээ би өөрөө нэмэлт дээр ингэ туслаад. Би үл ерөнхийдөө хувийн цэцэлжүүлж хийгээ явд. Тэгээ би багш нартай хэлдэг. Та нар тасал хөдөлгөөний заах амарх уу? Тэ та нар би багш гэдэг мэргэжлээ ойлгоод багш гэдэг үндсэн тийм гол үзүүлэлтүүд байгаа шүү. Багш гэдэг хүн хамгийн нэгдүгээрт бусдын төлөө өөрийгөө зориулж чадах сэтгэлтэй байт. Чамд тийм зүйл өөл чи багш. Тийм зүйл байхгүй чи. Хичнээн мундаг тамирчин мэдлэгтэй байна. Чи олигтой багш байж чадахгүй. Тийм учраас чи бусдын төлөө өөрийгөө зориулж яг энэ өөрийгөө сайн бодохын тулд багш болмоор байна. Энэ асуултыг өөрөөсөө асуу. Дараа нь чи харилцааны жоохон соёлтой байх хэрэгтэй. Заах арга зүйн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгээ энэ чинь үйлчлэгийн байгууллага үйлчлэгийн соёлын талаар мэдлэгтэй байх. Энэ зүйлийн араас чи тэр дасгал хөдөлгөөнд одоо зааж болно. Энэ зүйл байхгүй чи сайн багш болж чадахгүй. Тэгээ чи баг стресс наах юм байна. Яг үнэн баггүй. Зааланд ингээд багш нар амар чухал. Шинэ эхэлж байгаа хүмүүст бол ялангуяа. Тэгээ нэг хүлээж авч байгаа харилцаж байгаа хандлага ингээд харагдаж шүү дээ. Энэ салбар чинь жоохон тийм манай заал болохоор энэ арай харьцангуй гайгүй байхыг хичээгээд авах манай багш нар ч арай өөр. Энэ салбар хөгжинд бол ийм багш нар олон бэлтгэдээс гэж үзэж. Тэгэхгүй ингээд хүн өөрийгөө өвчлээд ингээд аашлаад ингээд тухтаа бүсээсээ гараад тий нэг зааланд очлоо. Тэгээ юу хэмдэггүй ингээд яж нэг багш орж ийл жоохон харилцаа. Чи одоо тэг юм гээл ингээд тэгээ эсвэл нэг бэлтгэлийн амар хэлчих шүү дээ. Маргааш нь дасгал хийж байгаа амар болрал ажил хийж чадахгүй. Яа дахиж чихээр ингээд би амар өндөр ордог хүн. Тэр мэдрэмж нөө бэлтгэдэггүй багш чинь мэдрэхгүйгээр л аваач шүү дээ. Амар лаг зарим багш нар гэдэг байхгүй амар хийлгэж байгаа. Би сайн байна мэн гэж бодоод. Гэтэл нөө тухайн дотроо юу болж байгааг мэдэхгүй ингээд маргааш нь яах вэ ингээд ерөөсө бодохгүй. Ингээд нөө хүмүүс чинь шантрах процесс байна. Нэг бол ингээд нөө заал ингээд юм мэдхгүй яах юм ингээл юм асуух гэр ингээд тоож харьцахгүй ингээд маа гэл. Тэгээд нөө багш нар тийм болохоор ингээд хүмүүс болчиход байдаг. Тэгээ ийм хүмүүс эцэг одоо ер нь явуулахын тулд энэ багш нарыг сайн бэлтгэх. Тэгээ яаж анхан шатны ойлголтуудыг маш сайн ингээд видеогоор мэдэрч юм хүргэж явах. Яг ийм одоо залуучууд гарч ирж мэдлэгийн мэдлэг нь маш их хөх юм бол ер нь анх жим чих ер нь ингийн шүү дээ. Нэг булчин дээр 4 цагаал те том булчин дээр 4 цагаал жижиг булчин дээр 3 цагаал ингээ бүх булчингаа 3 дээр туурлаад тийчин гэдэг нэг юм. Тэрийг онлайнаар өгчүүл яаж анхан шатны төвшөнд гэдэг нэг юм. Бусдаас хамааралгүй хийдэг болох тал дээр нь ажиллачвал тэр хүмүүс ихэд явах юм болов гэж бодод. Явж эхлэх юм бол зөв
зөв нөө видео мэдээг нь оруулаад ингээд зөв чиглэлийн өгч юм бол өөртөө харуулаад ингээд баагаар яарахгүйгээр ингээд юм бол тэр хүмүүс зөв хийж байгаа учраас өөрчлөлт урдаан ядрахгүй улам бичвчтэй болно гэдэг энэ спорт яг хөгжих гэдэг юм санагдав. Бараг л юу юм биш үү те. Эхлээд очихт нь бараг эхлээд ярилцаад л эхлэх хэрэгтэй юм биш үү. Сайн байна уу сахалаа. За өмнө хийжсэн үү те яаж хийсэн ямар ажил хийж байгаа. Тэгээ нэг жоохон дурлуулах тал дээр нь бараг юм сэтгэл зүйдэр нь одоо түрүүн тайлаад шүү дээ. Ер нь бараг энэ хөдөлгөөн дасгалаас гадна одоо тэр дотоод хүнтэй ярилцмаар байна гэдэг. Тийм тэгээ нүг яг тохируулаад гарах хэрэгтэй байхгүй. Огт бэлтгэл хийж байгаа бол хамгийн өнгөнжигээр цөөхөн тоогоор нэг нэг цагсгал илгээд бүх болчиг нь ажиллуулад 3 хоног гаргаад би энд явж болох юм байна гэдэг нэг юм жоо итгэл үнэмшлэг. Тэгээ анхаарал хандуулна шүү дээ ч ороод ирэхээр нь за яаж энэ за өнөөдөр үнсэн бэлтгэлдээ орно. Ойлоо зөөлийг эхлэх шүү яарж болохгүй те ингээд голон зөөвийг зурх хэрэгтэй. Эхний нэг сар бол тэр хүн чин хаяг маяг өөрчлөлт мөрчлөг бүр мартах хэрэгтэй хуулна анх хичээж. Зөвхөн дасгал руугаа фокуслаад. Тэгээд дасгал маслаа овоо болчмолж ачаал даах чадвар нэмэгдээд техник мөнгөний зөв сураад те жоохон бэлтгэл жоохон сайжраад ирэх үеэс хоол руу орж ирэх хэрэгтэй байхгүй юу энэ хоол одоо дэглэмж яасгаж байвал ямар дэглэм барах вэ нэмэгч байвал яах вэ тэгэхгүй ингээд хүмүүс чинь тиймд явж эхлэв л очроо аим бэлтгэлээ шууд хоол малгай нэг сарын дараа ядаргаанд орцсон ингээд явмаар байсан чи би энэ дэлгээ болцоо гайхсан сууж идэх байхгүй тэгэхээр ер нь багш нар л нэлээд чухал энэ дээд тийм хүмүүсийг гоё яаж яриад зал руу авчирч болно гэдэг гэхдээ тэр багш нар айгу ер нь зэрцэн байлгах нь чи үүслийн амар байгуулах штэ ер нь бол яг бид хоёрт одоо ингээ олон хүмүүст хил зааж байна сэлэн дээр бас адилхан асуудал гардаг. Тэгээ манай оргил ах шилдэв байнг ер нь урмын яваа гэдэг тийм шантралын яваа биш урмын явааг босгочих юм бол хүн өөрөө хийчихнэ гэдэг. Тэгээ би бас жим дээр бас нэг 5-6 хоног дасгалж ирсэн нэг хэдэн сараар одоо жишээ нь манай хүн байна. Тэгээд би нэг ийм зарчим баримтлах гэдэг. Ялангуяа анх эхэлж байгаа хүмүүсийг би баг дутуу хийлгээд эргэж ирмээр санагдтал нь ингээд нэг юм дутуу хийсэн юм шиг мэдрэмжтэй гаргамаар байдаг. Тэгээд эхний ээлжин тийм байж байгаас тэгээ сүүлдээ болохоор яг ингээд сурцсан байна бол яг гоё шахаад тултал нь хийдэг болтол нь баг булчингийн баг дутуу ажиллалчаад гаргамаар байдаг. Тий нэг сахаар нэг тийм дурлуулаа тий. Тэгээ яг тэгээд би яг 3 сар тасалдаг байсан. Манай хүн ч миний урмын авааг босгоч өгч. Тэгээд би ч халаад байна хятаад байна гэл. Тэгээд сүүлдээ яг 2-3 сар яваад эхлэхээр нэг жоохон дадал болж эхлээд тэнгууд бас мэдэрдэг юм билээ л дээ. Яммаар санагдаал жоохон хүнд юм өргөчмөр санагдаал. Тий. Ер нь хүмүүс жоохон яг нэг гэтрүүлчихэд одоо ингээд 3 сармаар яваад энэ тэр заалнаас юу нэг ядралтай гарах шиг байхгүй бол яг гоё бие ажиллуулаад гоё ачаал болч яг ажиллах хэрэгтэй болч дээрээс шиг нэг юм мөр бол зөвхөн мөрөө ажиллуулаад тэнд тэр нэг ядрахгүй гарч ааштай нэг юм бэлтгэл хийсэн болж байгаа ажиллуулсан. Тэгээд эндээс юм ядралтгүй гарах юм бол сарын 2-3 сарын дараа эсрэгээрээ бүр ингээд нэмэгтэй яваад шин. Хэтрүүлээ гарчих юм бол 3 сарын дараа 2 сарын дараа ядраанд орж эхэлдэг байхгүй. Тэгээд ингээд дархлаа унаал явмаар ирсэнд нэг л хаашаа суугаал ингээд. Тийм процесс ер нь нийтлэг ерөнхийдөө ажилладаг. За тэгээд одоо энд ингээд сууж байгаа таныг ингээд үзэж байгаа бас юм бас жоохон мэрэгжлийн амьд байгаа ах тий олон жил явцсан. Тэднэрт одоо бас зөвлөгөө өгвөл одоо тэр ямар уурыг хэрэглэх ёстой юм кератин гэж юу юм гэдэг ч юм уу. Би бол бас яг сайн мэдэхгүй байл та манай оргил илүү сайн мэддэг. Сая би цагаан ол идээд байгаа гэж шинэ веган ол биш байхгүй. Энэ цагаан идээл идэж байгаа гэсэн. Тэгээ нэг бүр 13 дугаар зуун мөн рүү очихор чи яг монголчуудын хоол хүнс тэр карпины рубрук гэдэг Монголд одоо аяллаар ирсэн одоо тагнуулчдаг юм уу лам руу байгаа даа шүү дээ. Тэдний тэмдэглэл дээр ерөнхийдөө юу хийж уужсэн аюу ил тод байдаг байхгүй. Монголчууд ийм хоол хүнс ийм ахуйтай ингэж ийм ажилласан. Тэн дээрс харахад л монголчууд баг хоол идэггүй шахав. Өвлийн үлрэлдээ бол тэр 10-аг өглөөд 1-2-аг буслаад уудаг гэл оройдөө бол нэг жоон харж илүүн. За зуны үлрэлдээ бол цагаан идээр найраггүй саамуун тэгээ баг хоолндын хачаад өглөхгүй. Тэгээ нөө би өөрөө хэрэглээд үзчихсэн юм. Ингээд үзсэн чинь нэрэж болж байгаа. Би ч анх бол тэрнээс нэг өдөр баг хил махцах иддэг. Нөгөө нэг уург авахгүй л тий. Уург авахгүй л өдөрт хил мах идэн 1-2 уург уунмаг. Тэгээ нөгөө анх тэр цагаан идэ ичгэлэн гэдэг чинь за ингээл болчингүй болд юм гэж үзсэн. За би одоо ингээл болчингүй болно. Тэгсэн ч гэсэн яасан ба шүү дээ. Тэгээд би нөгөө лавгаа гүрэг чинь лавгаа гэдэг одоо доктор юм ба. Бяцлагын багш зингэм. Тэгээ лавгаагшийн бяцлаад сууж үзчихэд тэр бяцлагч суух чинь нөгөө хоол барьж байгаа шүү дээ. Ерөнхийдөө мах идэггүй 10 хоног веган олж болно. Тэгээ би цагаан идэ иж болох уу. Тэгээд иж болно. Тэгээд ингэ бяцлаа. Тэгээд яг тэр үед бодсон аахгүй. Багшаас асуусан. Багш ингээд
хооллоод олон. Тэг булчин чинь бол ер нь бол унахгүй гэдэг юм процесс. Тэгээд нэрээс таргаа уугаад ингээ усан булчин унааг авахгүй. Нэрээс нь би амар хөнгөрж байгаа юм мэдрээд тэгээ болох юм байна гэдэг одоо бодол төрөнгүүтэй тэр жилээ яг цагаан идэ тарга уугаад үлэн жоох өрөмөрмөдөд тэмцээнд бэлдсэн баг. Тэр тэмцээн дээр бүр уурагч байгаагүй. Бүр нэмэлтүүдээс гэх юм би суц тэлэгчлээ. Биса 2 л бас. Тэгээд байх чамч. Ингээ болох юм байна. Амар урд хугацаанд ингээ нэмэрч мөнгөрөө болж байгаа юм. Тэгээд тэрнээс ч хойш би 3 тэмцээнд орсон цаг. Яг цагаад таргуу. Одоо энэ дөрөвдөх нь. Одоо бол яг би нэмэлтээр уураг уучаас. Уураг чинь сүүгээр гэдэг юм чи. Уураг уучаа. Гэхдээ уураг уухтаас нөлөөтэй мэдгэжлээ. Би нөгөө 6 гэж юнхийдээ сүүлийн таргаа угаад тэрнээс хойш уураг уудаг. Тэгэхээр 1 кг махыг угаасаа өдөр болгон шингээх гэж хүний бие чинь бас амар жалаад байсан юм лээ. Харин тийм. Тэгээд ер нь ингээ ажиллах дээр хоолнд ингээд ачаалал. За нэмэлтүүд бол одоо би бол ингэж бодод. Бэлтгэл 30%, хоол 30%, амралт 30%, нэмэлт одоо тэр уураг амны дээр бол 10% л ерөөд орлох юм байна. Гэдэг юм үзүүлэлт очдог. Бид одоо нэг хүмүүстэй нэг айхтар нэмэлтүүд зөвлөдгөө шүү дээ юм уу тийм. Ерөнхийдөө үндсэн 3 хэрэглээ байгаа. Сус тэлэгч бисээ уураг 3. За энэ уураг ерөөд эргэлчих юм бол 10% бэлтгэлийн нэг нь гүйцэтгэл сайжруулна те нэг нь булчин унахаас сэргийлнэ нэг нь булчинд хэрэгтэй хоол шимтгижэл болж өгнө яваад байгаа. Тийм одоо би бас нэг ер нь иймэрхүү одоо хооллолт ялангуяа би нэг сахарын өвчнөд хүн учраас ер нь хооллолтыг нэлээд судалдаг. Тэгээд анх нэг ийм ойлголттой байсан одоо паундаар хэдэн одоо паунд жинтэй байна одоо жишээ нь би 75 гэхлээр нэг 165 паунд гэдэг ч юм уу. Тэр хэмжээгээр грамм уураг аав гэдэг ч юм. Эсвэл заримдаа өндрийнхөө хэмжээгээр 165 см бол 165 грамм уураг аав гэдэг ч юм. Тийм зөвлөгөө явдаг байсан бол сүүлийн үед нэг юм судалгаанууд харсан чинь тэгж их хэмжээгээр уураг авахлаар одоо илүү гарсан уургийг бас нөгөө нэг хүний бие нүүрсөөс болгож глюкоз болгож задлж бас болдог. Одоо жишээ нь хит одоо мацгийн горимтой ч юм уу хит нөөний тураалтай амин дэмээ авч чадахгүй бол булчингаа задлаад хүн ч бас нөгөө нэг глюкоз болгоод ашиглаждаг штэ. Яг тийм процесс явагдаад бас илүү гарсан уураг нь ашигтай биш зүгээр нүүрсөөс болоод дуусч ийн гэж байгаа байхгүй. Тэгэнгუთ бас одоо жишээ нь 100-аас нэг 120 грамм уурган дээр бол хүн булчингийн мас бас алдахгүй байна гэдэг. Нэг тийм судалгаанууд бас харсан. Тэгээ тэгж яахлаар бас уурагч нөгөө нэг илүү удаан задардаг, илүү их ажиллагаа шаарддаг. Ер нь бол одоо жишээ нэг 100 г уураг авлаа гэхэд тэрнийх нь бараг 10-20 г нь яг булчин руу орохоос илүүтэйгээр бараг тэрийг задлах энергиндээ бараг өргөдчихдөг гэдэг байна. Тэгэхээр бас таны энэ цагаан идэ тарагнаас бас уурга авч байгаа. Тэр бас ер нь зөв байх гэж би бодоод байна. Тэр лаваг шиг гоё зүйл ярьсан. 1990-ад онд Германы эрдэмтний зүйл ингээд одоо шинжилгээ гоноор нотолж гарч ирсэн гэсэн. Тэр нь хүний бие организм ашигтай бактери буюу тэгээ хідэ чинь өндөр байна те гаднаас орж иж байгаа уургийг нэг үржүүлдэг гэж баталсан байгаа. Тэгээд лаваг шилдэг жаа дээр үе монголчууд бол тэгээ нэг биш бүр 3 4 үржүүлдэг байсан маань хүний бие өөртөө хэрэгтэй уураг амиушлыг өөрөө үйлдвэрлэнэ гэж ер нь үздэг. Лаваг шилдэг гэж хэлсэн. Тэгээд нэр магадгүй мөлий би нэг амар уураг авахгүй байсан. Миний ашигтай бактери айгүй өндөр байх үед хэрэгтэй уураг амигчлын нэг бактериуд маань бас хийгээд байгаа юм байна. Магадaltaй юм. Тэгээд тийшээгүй сонч таныг тарамаа. Манай гэрийнхэн нэг би удааг байсан. Хелинга бактерийн шинжилгээ өгсөн. Манай хүүхд ихнэр хелинга таарад. Би хелинга уугаа гарч байгаа. Нэг гэрт хамт амьдарч тэгээд яасан үгтэй бүр өмнө нэг үзүүлэлт байсан байхгүй. Тэгээд байгаад л өчсөн. Тэгээд цагаад тэгээд миний гисний ашигтай бактери нэлээд өндөр болж гисэн. Тэгэл сүүлдээ айрг өштэй монголчууд их одоо тэр нэг түүхийн юм дээр шиг ингээд айрг уугаал ямар ч гадны хүн ирсэн айрыг сүгэн жогтаал ингээд тэгэл энэ одоо тэр рөбүгийн том тэмдэглүүд дээр ингээд том ултай айрыг зундаа ерөөсөө айрыг ерөөсөө хоолнд ингээд хач холбогдол өгдөг юм. Тэгээд нэр гисэн чинь бид нар чинь тэр айрыг тараг идэх чинь өөрсдөө олоод байгаа юм биш. Нөгөө гидсэн дотор тэр олон нийтэн нөгөө одоо сая тэр бактериуд олоод тэр бактериуд нь бидээ эрэхтэй бүх зүйлийг үйлдвэрлээд байдаг юм гэдэг юм ойлголттой болчихгүй зөвөр миний бодол магадгүй мөлий нэр. Тэгээд айрыг одоо би энэ зам болохоор тэмцээнд дуусчаад саам айрыг ингээд уужаад бяцлага нэгж бодоод байгаа хгүй. Одоо энэ булганы сайхныхын чинь зундаа бараг хоол идэх юм лээ шүү. Нөгөө айргээ зөхөөл ер нь. Айрыг уухаар үсгөө болчихдээ шүү дээ. Энэ айгүй сонирн процесс байгаа хгүй. Тэгээ би энэ өнгөрдөг жил нэг солонгосын нэг бүтээгдэхүүн цус шингэлдэг ингээд нэг тан шиг бүтээгдэхүүн байгаа хгүй.
тэрийг уугаар ингээд цус шингэрэнтэй хялгсан судас мус тайлын зүрхэнд айгуу сайн. Тэгээ тэрийг ингээд уугаа. Тэгээ тэр вайны үлдвэр эсэх одоо вайнаас гарч чаддаг юм шиг сууц өмнөс эсэх чаад ингээд гарч чаддаг. Тэрийг уугаар ингээд нэг албарыг 500 грамс дуугаад одоо судас нарийнс эсэх мэсгэр ингээд улаага захтнаа нүүр ам захтна байна. Тэрийг уугаад харьцмарсан зүгээр болсон хүмүүс байдаг. Тэгээд зарим газар өвдөн сэвэн хотод мотод руу жоохон ингэж өвчмөд бол ингээд. Тэгээд тэрийг өвдсөн ч хамаагүй уугаад байдаг байхгүй. Тэгээд нэр 7-14 хоногийн дараа нь улааж мулаадын гайг болол цус амар гоо шингэрж мөнгөрөл аяг өнгөрөөл. Тэг энийг монголчууд юунаас авч болох гэсэн чинь айраг хормог тараг гэж аах. Тэрэн дотор юу байдгийг гэсэн чинь нэг 70 төрлийн ашигтай фермент тэр одоо бүтээгдэхүүн дотор байдаг. Тэр бүтээгдэхүүн бэжиж хүний нөгөө долоон болчиххаа дааврууд зөв ажиллах одоо том суурулж тэр нөгөө 70 фермент дутагдахад хүний дааврууд сүрэг ажилтдаг нөгөө бамбаа болчихгоо нөгөө дааврууд маань ингэж зөв ажиллаж чадгаа бол баланс алддаг. Тэгээ ингээ бодохоор монголчууд нөгөө айргаа угаад тэр даавар нь тэр ашигтай фермент бидэн бэждэг. Дааврууд нь бол бүгд эерэг ажиллаж яадаг. Тэгээд ер нь тэр сэтгэл санаатай. Ер нь одоо даавар доголдоход сэтгэл санаа ингээл байдлах ингээл уурсаа ингээл ирж шээ. Тэр энэ дааврууд чинь зөв байхын тулд бэлтгэл байх, хөдөлгөөн байх хэрэгтэй. Монголчууд хөдөлгөөнтэй байсан, байнга малтай өнүүдлээ ингээл. Тэгэл хоол нь тийм байсан учраас хөдөлгөөн хоолойн тийм байсан учраас сэтгэл санаа угаасаа бяцлаглалын гүн төвшөнд угаасаа бүгд гэгэрц хүмүүс байх нь аргагүй юм байл. Хэмораад янз бүрийн харгын тийм байна, айргийн тийм. Энэ зунд л одоо айргээ дурч үзье гэсэн санаа. Айрг уухаар болсон гэдэг чинь нэг үе муу өвдөд байдаг чинь бэрхтэлтэй газар манзар. Би одоо тэгж бодоод байгаа. Яг манайхын зөв айрган дээр жоо нэг уухтыг тунгийн хэтрүүлээд ээж магадгүй. Зөв өдөрт нэрийн нэг 500 грамыг тэр нэг бүтээгдэхүүн бодог шиг ингээ уугаад үзэлтэй үе муу юу болох нь юу н одоо ажиглажл үзэн л дээ. Гэхдээ айргч яг адилхан ингээ үеинүүд үлддэг. Тэр бүтээгдэхүүнийг уухаар нэр ингээ тэгсэн чинь тэр нөө ахгүй болохоор тэгсэн баг. Наа чи яг би чи сканерт наа одоо хаан ч болох болохгүй зүгээр надад ч уугаал мэддэгдэн. Тэгээ надад ч уугаад наа чи би организм чи өөрөө тэрийг шууд өвчтэй газар руу онцлоод тэгээ наа чи ерөнхийдөө тэр нөө ашигтай пирамид нор тэр дааварчин өөрөө би чи өөрийгөө гоцгцлээд ирнэ. Нэрээ тийм би боломжтой юм. Энэ хоол ингээ бодохоор аягүй учиртай бас тэр лаваа шиг. Тэгээ би чинь нөө мянга сонсохоор нэг үзгийж өөрөө идэж үзэж өөрөө ууж үзчихэл ингээ. Одоо тэгээ тэмцээнд бэлдэх аюу амар зөө. Бид ч нөө дахины мах цаг иддэг байсан шин. Амтгүй зөө нэ зээж мах чи. Яа эрдэн зэлж. Бараг нөө тамирчин юм чи стрессгүй байх хэрэгтэй гэсэн чинь хоолоо идэх гэж стр. Нөгөөдгөө харахаар өөрөө там. Дээрээс нэм үлсэн ингээд дөнгөд тарагч амар угаал болоо. Тэгээд яг жоохон яачам өглөө хайлмг өрөм ч юм идчихдэг байсан би өглөө өдөр нэг цаг магт. Тэгээд таргаа угаал. Нэг л жоохон асуудал байл. Тэмцээний өмнө нүүрс тавилт гэж нэг процесс болдог байхгүй. Нэг усаас чад бид чинь хоол иддэг штэ. Нэг асуудал нь хотоод агччихдаг байхгүй. Би нэг тэмцээн дээр бүр ирэхэд барыг төгжрэнг алж юм чинь. Одоо ч минь одоо 8 баг. Би жоох идэл ингээл. Хүний одоо чинь хоёр таргийг яаж идээд би тэр таны зөвсөн таргийг талын идээд цадсан шүү дээ. Тийм шүү дээ тийм. Тэгээ ерөнхийдөө ингээл хуугаал ууж чинь гэсэн үг юм. Тэгээ би одоо бол яг тэргээс чи өдөрт 2-ыг ууж байгаа. Литр 400 болчихсон 700 грамтай. Тэгээ тарахтаа бас нэг дэлгүүрийн сахартай биш те. Яг гоё Монгол аргаар эсгсэн. Ер нь тийм тараг байл зүг. Ер нь үзээд байгаа юм. Истэг тараг л байх шүү дээ. Эсвэл ерөнхийдөө дотох ашигтай бактери нь мажицаал гэж үзээд байгаа юм. Тэгээ дээр бид нар ч нэг ингээд байт юм л дээр юу үгдээдсэн одоо монголчууд хоол хүнсийг бид нар өнгөрсөн цагт хараад байна л да. Чин тэр 13 дугаар зууны тэрнээс өмнө хэдэн мянган жил байл те. Хүн нөгөө тэрнээс өмнө ч юм уу. Ингэж явсаар байгаа бид нар чи ганцхан сүүнээс хичнээн төрлийн хоол гаргаж авсан тийм аа. Тэр хоол ч мөр ингэ судлагдаж шинжлэгдэж явсаар бол одоо тэр нэг мянган хүнсний ихэн сүв шүү гэж. Тэгэхэд сүүнээс бид нар биш. Одоо монголчууд зөв дэлхий бүр ингэ одоо хил хаагаал хаагдахад бид нар ганцхан үнэний сүвээрээ хичнээн төрлийн хоол хийж бид нар үсэхгүй байх тийм юу дах. Тэгээд бид нар тэр хоол хүнсний нөө ашигтай зүйлүүдийг мэдхгүй зэ. Яг энэ тарганд юу авалт хүний бид яаж аль цагууд хизээ хэрэглэх хэвтэй. Тэгэхэд монголчууд чинь маш олон төрлийн цагаат юм дүү шүү дээ. Тэгэхээр тэр чинь улирал болгондоо ингээд өөр эсвэл нөө байршлаасаа хамаарна. За тэгээд тэр нөө биоорганизмд яаж нөлөөлөхийг асар одоо өндөр түвшинд мэддэг ус. Одоо бид нар өөрсдөө юм авдрандаа тассаж тань л айлаас гоор авдраа гэж энэ гой нэг гадны юм гэж ингэж яасан. Бид нар өөрсдөө зүйлийг одоо авдраа ухаад эхлэх юм бол бидний тэр эрүүл бах юу хийж явах чи ерөөсө бүх юм ойлгомжтой байгаа бидэрт. Тэгээд энэ таргандчлэр хичнээн төрлийн амин хүчил бидний биоорганизм бүр яж хатан дээд зэрэгээр таарна. Нэг гений мэтэл. Ер нь өвөг дээдсийн хоолыг идээд одоо чинь Италиуд
пастагаа идэл амьдрахад бүгд урт наслаа лайтайхан Би байна. одоо тэр Японы эмчээс манай нэг муу нас бид нар яаж та нар шиг ирүүл урт наслах та нар өвдөцөгээ ижсэн юм л иж бол та. Бид нар өвдөцөгээ имис ашиглал мэлчин дээ бид нар өвдөцийн л ижсэн болно шүү дээ. Тэгээ ингээд орон орныг үзэхэр чинь тухайн орон уур амьсгал газар зүүн байралтай тэрнээс хамаарат хоол хүнс нь бүгд өөрчлөгдсөн. Одоо манай шиг юм хөөрэ сэрүүн нөхцөлтэй нөхөд алуун ордол ер нь тохирохгүй. Чихтэй оронтой дотроос алуун байж чинь баланс тэнцвэрдэг юм дэр манайх шиг юм хөөрэ сэрүүн ергээд юм хоолнд яг манайхан бол дээд зэрэгээр бүр тохируулсан байгаа шүү. Тэр нэг Монгол эрдэмтэн лагоо гişсэн тэр нөө уур амьсгал тийм бодис зүйлсөнд нөлөөлөхгүйгээд тийм шинжилгээ гэдэг хөдөөний айлд хийсэн маа. Тэгсэн чинь нөгөөд нь бүр жилийн 4 удиралт бодис зүйлсөнд хэвэн байна нэ. Тэгсэн чинь мань хүний хоолн солигдсон байхгүй. Удиралт энэ гадаад орчин нөлөөлдөг юм байна гэж. Тийм одоо юу хийсэн судалгаа хийсэн маа. Тэгээд манайхан бол одоо энэ гадны гой сайн гэсэн болгоныг хэрэглээд юу буруудаад байна. Эдгэрний яг тэндээ таардаг л баг. Тэндээ сайн л баг. Сайн баг. Гэхдээ бидний уур амьсгал тий бие өрнөцөнд таарахгүй л баг. Тэгэл одоо харалтаа идээл яарад байна. Нөгөө янз бүрийн уугаал нь улам тартал. Ер нь зүгээр тэгэл амар үнэтэй гэж хэлэх үү. Тэгээ би нөгөө вегал идгээд үзсэн ногоо могооч амар үнэтэй. Тэгээд бэлчэрлээ тийм сураг үн хэцүү юм. Тэгээд өө тарагч аав. Тэгээ нөгөө санхүүгийн амар хямдхан шүү дээ. Мах цахнаас бол тий. Тэгээ би одоо энэ бас энэ сахар туснаас хойш ер нь нүүрс устай дайн зарлж чаддаг юм. Одоо угаасаа шинжлэх ухааны судалгаан дээр амин дэм одоо ашиг нэн шаардлагатай одоо амино асид буюу одоо уурга гэж байна. Зөндөө байна. Нэн шаардлагатай фати асид буюу одоо өөх тос гэж байна. Нэн шаардлагатай нүүрс ус гэж алга. Хүн нүүрс ус амьдралд нэн шаардлагатай юм алга. Тэгээд логикоор бодоод үзсэн гол гэж байгаа. Ургамал нийт ургамлын одоо 95-аас дээш хувь нь хортой байдаг. Тэгээд үлдсэн хоргоонууд нь одоо чинь халуун ногоо гэдэг чинь ерөнхийдөө өөрийгөө хамгаалах бас амт биш өвдөлт гэж байгаа байхгүй. Тэгэнгუთ одоо энэ ургамлууд зүхтааж чадахгүй учраас хор ялгар болж өөрийгөө хамгаалдаг. Тэгэхээр ямар бүр тэр идэж болдог 5% дотор ч гэсэн зөх хэмжээний юм жижигхэн хор байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд мал амтан ч юм уу те амьд амтан махтай амтан болохоор яадаг вэ гэхээр нэг бол алдсан нэг бол зүхтаана. Тэр нь хамгаалтын механизм. Тэгэхээр тэр хоолны хамгийн оргил дээд зүйл болчихж байгаа байхгүй. Тэр хоргоо гэсэн үг. Тэгэхээр махыг нэднүү сүүгийг нь одоо бүтээгдэхүүний аднаас гаралтай бүх бүтээгдэхүүн хамгийн өндөр шимтгийлэлтэй гэж үзээд байгаа. Тэгээд тийм логикнаас хүртэл тэгж. Тэгээд одоо жишээ нь веган хоолноос уурга авахлаар одоо креатин ялгаруулдаг. Яг гэвэл креатинийг байгалийн аргаар авал зөвхөн махнаас л авдаг. Тэгэхээр тэг креатин ч үний тархины үйл ажиллагаа булчингийн одоо ус хадгалах биотинхээ бүх ирч хүч бүх юмд маш эргээр нөлөөлдөг. Тэгэхэд креатин байхгүй одоо веган хүмүүс заавал креатин саплемент авж иж эрүүл хэмжээнд энергитэй байдаг тийм. Тэгэхээр энэ ийм логикоос ингээ харахад хүртэл яг амтны гаралтай бүтээгдэхүүн л яг дээд зэргийн хоол байгаад байгаа юм. Тэгээд ургамал бол яг хөө тэрний дараагийн түвшний нэг юм байгаад байгаа юм. Тэгээд ялангуяа нүүрс ус бол бүр сахартай юм бол бүр зөвхөн хор. Сая Трамп бас хоолныхоо пирамидыг бас өөрчилчлөө. Энийг хараад бас айгүй баярлалаа шүү дээ. Тэ. Өчигдөр бол айгүй тийм буруу пирамидтай байсан бол одоо өөхт бас мах хамгийн суур чухал юм гэдэг. Тий. Манай ахын тэгээд бас юу бодод монголчууд мах иддэг гэл. Одоо нэг яг нөө түүх рүү ингээд өнгөгээд орохоор бас үгүй байсан юм. Яг нөө өвлийн үйлдэлтэй мах идэхээр миний биеийн температур ихсдэг процесс явж байна. Өвөлдөө ер нь иддэг. Энэ бол ингээд юунууд одоо юунууд судрууд модерч түүхнүүд дээр ингээд гарч байгаа юм. Тэгээд энэ ч дахиад ажиглана шүү дээ. Тэгвэл одоо бид нар ингээд өвөл би одоо ч мах идэх байх өвөл. Яг өвдөж ижсэн юм шүү. Тэгвэл одоо би тэр үеийн шиг гадаа амьдрахгүй байх. Гэртээ бүр ингээд нүцгэн унтсан чаалуусгаар хэмжин. Тэгээ гэрээс гараад нэг жоох халахал залруучаад шүү дээ. Тэгээд одоо мах идэхгүйсэн би болж байгаа ер нь. Тэр нөө энэ мах идэхэр нэрээс биеийн температур өсдөг. Одоо хүмүүс орой ингээд хэд орой холж идэхээр би халууштаад хөлийн улмал халаад ингээд. Тэр чинь мах идснээс болж байгаа процесс. Тэгээ манай дээр өвдөө эцүүд ерөнхийдөө тэр махны гэхээс илүү сүүгийн дээдэлж сүүг хэрэгжилж ирсэн юм байна гэж ингээд ойлголттой ч. Жишээ нь ингээд манайхан одоо хүүхэд багтал сүү асгачвал заавал тухандаа өргөдөг байсан да. Ингээд нэг тийм тэгж дээдэлж ирсэн хүмүүс бол учруу алаад идээд байгаагүй байсан баг гэж. Тэгээ ер нь ингээд одоо
хүүхдүүдийг нантантай ойрхон өрсөөр их зөвлөн сайхан болж ингэ хүмүүс нантан. Тэгэхэд монголчууд бүр таван шуум алдуунтай амьдэрчсэн мөр. Тэр ишиг мишгнээс нахуулаад ингэ багаасаа тэд нартай ингэ тоглоод өссөн, тэр ингэ хариулаад ингэ өссөн хүмүүс. Тэр ер нь яг л гэр бүл шихэн хүн шиг ингэ за тэг яг байгалийн зам ёсороо нилээн өгсөрсөн болохоо ингэ ирсэн зүйлийг тоогоод таслана. Тийм яг тэгээд алан чиж ярьдаг шүү дээ манхан чиг. Төхөөрий те. Гаргана гэл. Тийм гаргана гэл. Тэгээ ингээд манайхан бол ер нь тэр сүг нэрлсэн. Тэгээд их зөөлөн хүмүүс. Одоо энэ бяцлал дээр би мах итгэхэр уур өгдөг. Юу нэг ууртай болчих. Манай ихнэр тэл. Үе идэж шүү дээ. Анчин төлөвдөө орчих чинь. Үе тэгэхээр идээд сандг уурлан. Тэгээд би яагаад ингэ уурлах чиг бодоод. Энэ махтай холбоотой гэж магадгүй. Манай хүмүүс хай ингээд идэж жоо ингээд юм идэж шүү дээ махцаас чиг юм их хүүхдээ одоо яг уурлаад махчаа гээл. Дайнд явахдаа бэлдэж гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд бас сони юм тэгээ борцолж идээд байгаа маа нэлээд учиртай санагдсан. Одоо кино мөн дээр ер нь ингээ бодохоор тэр махны хорыг ингэж бүр гадагшлуулаад ер нь тэгж хэрэглээд байгаа юм болов уу гэж. Тэгээд ер нь хуучин бол ингээ нөө мал зал гарах юм бол тэр нөө бөөрийн өгмөгөр нь золмол өргөдөг байсан мэлээ шүү дээ. Манайхан сүнсийн хад бол. Тийм. Ер нь амтны юу ч хаяггүйгээр Нэг ч юм үлдэхгүй ашиглал. Яг тэр чинь ингээд айгүй зүгээр нь ашигла. Тэгээ одоо ер нь яг түүх рүү орохоор яг 13 дугаар зууны үед яг зөв оргил яг зөв яг бидний нөө ихэн тэнд байгаад байгаа юм. Тэрнээс хойшоо жоохон баланс алдагдсан зүйлүүд зөндөө байгаа. Тэгээ бид нар тэдрийг өөрсдөө өвс ойл мойл мэтэр ойлгоод тэгээд өстой буруу үедээ буруу хэрэглээд хоолнд ордоо тэгэл ер нь зовоодох шиг. Тэгээ би нэг жим хүмүүсээс ер нь нэг асуудаг байхгүй. Энэ асуу их гоё асуулт. Чи эдхийн төлөө амьдраад байгаа мó амьдрахын төлөө идэт юм. За хэрвээ чи амьдрахын төлөө идчихвэл чи бие орны цэм дох хэрэгтэй зүйлээ л өгөх ёстой. Тэгээ хичнээн гой сайхан байсан чи хэрэггүй зүйлийг өгөх юм бол чиний наа өөр чинь биш болчих. За чи эдхийн төлөө амьдарч ивэл гой сайхан бүхний ажуур зөрж чадахгүй. Чи мөнгөтэй болох юм бол гоё мэдээ. Тэгээ ихэнх бодол чи юм мэдээл гэдэг бодол. Тэгээ чи өөрийгөө яг яаж амьдарч байгааг сайн бодоод үзэрэг. Нэрээ багшаа би эдхийн төлөө амьдралсан юм. Яг тийм байх. Тэгээ одоо бид нар чинь хүний бие чинь аим төгс бүтээл хийдэг шүү дээ. За тэгвэл одоо нэг машинтай ч юм уу зүрлээд амар нэг Ferrari оруулж ирэл дизель өгчээ л та. Тэр машин тэгээд орлоо байх болно шээ. Хүний бие организм чинь бас яг тохирох хоолыг нөхгүй. Адын наазрын бид нар чинь махчин биш гэдэг нь соёо байхгүй шүү дээ бид нарт. Энэ зүгээр ингээд цаанаас нэг зүгээр хилж байгаа зүйл баг. Та нар махчин биш шүү. Хэрвээ соёотой юмсэн л хамгаалах чон юм уу шиг. Тэгэхээр тэрний аргумент нь болохоор бид нар нөгөө нэг галыг олж нээгээд хоол хийж гэдэг бас нэг байгаа л да. Тэгээ одоо манай чи өдөрт юу хэд хоол идвэлээ. Тэнгүүд манай тэр лагоогч асах гоё юм. Нэг одоо тэр сударт гэж байдаг гэсэн. Бурхан багш нэг хоолтой. Хүн хоёр хоолтой. Араатан 3 хоолтойг жахад гэсэн чи одоо манай чи бүр араатнаас өөр даваач. Даваалт. Ялангуяа бодибилдинг дээр өдөрт 5 6 тийм. Тэгээ одоо цагаан хэрэглээд өмнө нь идчихсэнтэй харьцуулахад нэр мах идээд амар ядраад гэсэн. Хүн дээрэл ингээл ууртай юун дасгал заах вэ тэр чин хоолдох шиг хоолоо ичээд нэг юм депресстэй хөдөлж чадсан юм уу. Одоо бол ий чин заалан зөв сүнгэнж байгаас юу сүксүк гэл. Би одоо сүүлийн бараг 20 хоног мацаг орж байна. Тэгээд ингээд өөр дөр айгүй их ажиглалтууд хийж ин л та. Тэгээд энэ нүүрс ус мусыг ингээл орих ч юм уу багасгаад нэлээд багасгаад тэгээд тархитлага бас айж ажиллаж ийн тэр арай тэр өөр өндөр түвшинд байгаа нь мэдрэгдээд байгаа бүр айгүй юм бодох чадвар модор айгүй өндөр тийм юм булингарцсан мандсан тийм юмнууд арилж тийм л. Тэгээд энэ түрүүн хэллээ хүний бие дөөрт нь одоо ангаах чадвар байгаа. Ер нь тэр чинь өлсчээж чинь тэр атопажи гэдэг тэр горимд ороод тэгээд эрүүлчихэд ямар ч өвчнийг бас эдгэх чадвар байх шиг багтах. Энэ манай тэгэл нөө өвдөд чинь одоо тэр рубрикийн тэмдэглэлд одоо маш их малтай мөртлөө монголчууд өлмөн зэлмэн гэсэн чинь. Уусаа тэгтээ бацхай горимтой тий. Одоо тэгэл чинь мөрөө сойдог штэ урдуулах. Тэгэхэд мөр ууяа солгоно гэж харуулаад хоолны савд яаж өнгөц ороод хурдалдаг байлээ. Энийг бас өөрсдөн дээр хэрэгжүүлдэг байсан боловч. Тэгэл адаг нь тэд нар чинь олон цаг морин дээр явахаар тэр бэлтгэвсвэл асар нэг татцсан байгаа шүү дээ дотор ихтэн савлуулахгүй. Тэгээс тийм тэгсэн үнийг хоол идэж чадахгүй гэсэн. Тэгээд
Тэгээд тэр өсгөлэн байхын давуу талыг амар мэддэг ус учраас нэг хоолнд ачаал болдгоо бага зэргийн хөтөө өсгөлөө явж исэн болов гэж. Тэгээд логикоор бас ингэж боддог байхгүй. Одоо хүн ингээ өвдөхөр хоолны туршид байхгүй болчихдээ шүү дээ. Тийм шүү дээ. Учир цаанаасаа бид нар би хамгаалах горимд ороод байгаа юм шиг санагдаад горимд яг зөв. Тэрийг мэдгүй манайхан одоо тэр үгээс Японы эрдэмтэн нотлцсон маш тийм мацаг тийм өсвөлөнгөр сахар ингээд идэж болно гэх. Тэнгүүд нөгөө түрүүн лагва гişгээ яриад байгаа шүү. Лагва гişийн бяцлал чинь өөрөө анх бяцлал байхгүй. Би яг тэрэн цугад миний зүрх хоолой өвдөөсөн баг. Энэ жоохон ангинтай холбоотой. Тэгээд тэр бяцлал дээр яг өвчин дээр төвлөрдөг байхгүй. Өөрөө ангах боломжтой. Тэгэл эхлээд хоолон дээр төвлөр. Нэр зүрх ингэж өвдөн зөөсөн тэр бяцлал ингээд хүнд тийшүү төвлөрөөдөө бодлороо бүр амар өвдөж ийн гэдэг бодлого өрөнгөө нэрээс өвдөж мүдэд ам шиг мэдрэмж байна. Тэгэл дараа нь өөр ихтнэр руугаа шилжүүлж штэ бодлоо. Тэнгүүд тэр өвдөж эхлээд нь бодож зүрхч шууд тэрүүгэнд энэ харж малаад. Тэгээ хүн чинь итгэж эхэлт юм. Нэр одоо ингээд бодохоор угаасаа одоо хүмүүсийн тэгэл ганц нэг нийтлэл мэдлүүд он шиг хүн өөрийгөө итгэх чадвартай л баг. Тэгээ ангаах ухаан болохоор одоо чинь мис засал хийхээс бусдаар бол одоо Америк бол баларцаа одоо бүх юмн дээр пил уугаал им уугаал тэрний оронд хүн яг хоолноосоо нойрноосоо яг өөрийгөө л эмчлэхийг нь л дэмжиж өгдөг юм байгаа байхгүй ангаах ухаан бол тий. Тэгээд одоо энэ саяны энэ таны ярьсан тэр мацгийн төлөв дээр угаасаа нөгөө нэг юм судалгаа нь хүн кетосис одоо кетоноос тарих хамаагүй их хэмжээгээр энерги авдаг. Одоо глюкозоос болохоор мэдээж тарих авдаг. Тэгээд Альцгеймер өвчин болохоор тарихны одоо чихрийн шижин гэдэг сүүлийн үед тодорхойлж байна. Тэрнээс өмнө бүр хэдэн тэрбум долларыг хөрөнгө оруулалт хийгээд Альцгеймер өвчнийг судалсан чинь тэрэн дотор нэг ямар TP ямар хэмжээний нэг тим юм илэрснийг нь тэрнээс болж Альцгеймер хүн туссан юм байна гэд андуураад 40 тэрбум доллар үрдсэн байсан чинь саяхан шинэ судалгаа хийгээд тэр чи ямар ч хамаагүй юм байна. Ерөөсөө хүний нөгөө нэг инсулины эсэргүүцэл нь тархин дээрээ очоод инсулинээ хүлээж авах байгаад тэгээд нөгөө глюкоз нь тархи руугаа орж байгаа байгаад тэгээд тархи нь ямар ч тэжээлгүй болчингууд хатангаршаад агшаад тэгээд сүлдээ ажиллагаагүй болоод тэгээд одоо ой санамж юу гэдгийг бүх юм ажиллагаагүй болоод тэгээд тийм хүмүүсийг мацаг бариулаад кетосис руу оруулангууд шууд тархи нь ажиллаад эхэлж гин гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө кетон эхлэлч ерөөсөө илгнээс ялгаруулж байгаа тэр одоо хүний биеийнх нөөц одоо өөх гэдэг чинь ерөөсөө өвөл юм уу нэг хэцүү цаг үед ашиглах нөөц калори байгаа шүү дээ. Тэрийг ашиглаж задлж кетон ялгаруулж тэгж тарих марих бүх юмдаа ашигладаг. Тийм зориултыг нь бид нэр тэр өвлийг нь хизээч авчирдаггүй те. Хөргөчн дотор үргэлж хоол байдаг. Өдрийн ямар ч өлсөх цаг байхгүй өглөө босоод идэл шөнө унттлаа идэл тэгэл байнгын хадгалах юм инсулин өндөр инсулины төвшөнтэй. Тийм байгаад тахлаар чи ингээд нөгөө нэг инсулины гол зорилго нь болохоор одоо хүнийг жин нэмэх, масс нэмэх ингээд нэг юмыг нөөцлж ингээд нэмэх тийм зориулттай гормон байгаад тэрийг хизээч болиулахгүйгээр үргэлж юм хадгалах нөөцлөгт нэмэх гэдэг хасах горим руу ерөөсөө оруулахгүй байхлаар хүний бие ингээд өвчин сүлдээ үүрлээд эхэлж байгаа юм шиг байна. Тэгэхээр тэрийг балансжуулж ингэж одоо ямар санда нирвана гэдэг үг чинь үлээх, амьсгалж гаргах гэдэг утгатай үг байгаад тэрийг би ингэж орчуулад байгаа. Ангижрах төлөв гэдэг. Тэгэхээр нирван дүрийг олно гэдэг нь ангижрах дүрийг хүн олно гэдэг. Байнга угаасаа бид нарт юм наалдаж байгаа. Хоолоор байна уу, бодлоор байна уу, эргэн тойрныг юм ирээл наалдаал анзаа ихэнх нь хог ингээл наалдаал уурал. Тэрнийг буцааж гаргах, амьсгалж гаргах нирван дүр гэдэг нь ангижрах төлөв. Тэгэхээр мацаг барина гэдэг чинь бас тэр хоррор шиг бүх юмыг ингээд ангижруулж гаргах тийм төлөв рүү бас бие физиологоос оруулдаг баг. Тэгэхээр нөгөө нэг Будда багшийн нөгөө Херман Хессегийн Сиддхарта дээр байдаг. Би бодож чадна, би дэвчиж чадна, би өлсөж чадна гэх. Энэ гурван зүйл хинт хэрэгтэй ингээ хүн харахлаар гэсэн. Хамгийн гол гурван зүйл байгаа байхгүй. Найрд. Хүний би хүмүүс судлаа л энэ. Гэтэ бас чадахгүй л байгаа ш. Тэ ер нь нэг л төгс бүтээл баг. Бид нар нэлээд сүүл рүү бол мэдж магадгүй. Гэтэ энийг бас манай өвдөдөөс мэджилсэн ба тэр олон жил бяцлахсан мэрэгдүүд ч юм уу. Үнэхээр агуу байна. Би одоо ингээ сүүл үед бол энэ биеийг л хайрлах хэрэгтэй байна гэдэг бодлоорч. Би энэ биеийг хайрлах хэрэгтэй. Ер нь зүгээр энэ бие эрүү саруултай ирчвчтэй юм. Юу ч хийж бүтээх юм бэ? Чадах юм байна. Стонерыг би ямар ч өвчин байсан би өөрөө идэх юм байна. Энийг одоо би тэгтээ сүүлд ийм ууснаа юм санахгүй шүү. Ингээл бодохор чинь сүүлд миний энэ би үзнэ юм санахгүй байна. Тэр чинь л аз жаргал гайхав. Тийм.
Тэгээ таны энэ хэлснээр энэ биеийг хайрлах гэдэг Брайан Джонсон гэдэг одоо энэ нэг Америк залуу байна. Сүүлийн үед мөнх наслах гэдэг үзээд байгаа. Энэ Venmo гэдэг одоо Америкт хүн болгон ингээд бие биенийхөө мөнгө шилжүүлэхдээ Venmo ашигладаг. Venmo компаниг $800 сая зараад 2013 он тэрнээс хойш бүгднгийн өөр дээрээ хөрөнгө оруулалт хийгээд өөрийн эрүүл мэнд дээр тэгээд судалгаа хийгээд одоо өөрийгөө баг юм судалгааны дуршилтын амтан болгож ашиглаад баг бүх юмыг яаж ирүүл болох вэ гэд ерөөсөө нойр хоолыг ингээл рекламадаад байгаа. Тэгээ энэ хүний нэг юм сүүлд нэг подкастн дээр сонсоход ингэж байгаа байхгүй. Ерөөсөө статус гейм. Амьдрал бол ингээл статус гейм. Нэг юмар нэг нөгөөс илүү болохын төлөө бид нар үзэж байгаа. А сүүлийн үед энэ капитализм хөгжсөн үед одоо мөнгөөр статус гейм тоглоод байгаа. А тэрийг би солимоор байгаа ингэдэг. Юуг статус өндөр болох вэ гэсэн чинь орших вэ нөөрөө статус юм аа гэд. Чи оршиж байвал хинээс ч илүү баян гэд. Тэгэд эрүүл оршиж байвал чи өндөр статустай гэд. Ийм одоо нийгмийн ийм соёлыг түгээмээр байгаа гэдэг байгаа юм. Тэгээ би бас ингээд ер нь тэрнээс өмнө ч гэсэн ингээд бодож үзсэн чинь би нэг юм бэл. Атаархал гэдэг мэдрэмж би одоо хүн болгонд төрдөгч хинч өгсөн хүнд атаархдаг юм бэл. Тэ тэр бомтон байна уу, тэрлионер байна уу, байсан байна уу, тэ одоо хичнээн мундаг зүс царайтай байсан байна уу, тэр хүн нас урцсан бол хинч тэнд атаархдаг юм бэл. Хүн зөвхөн амьд хүнд л атаархдаг юм бэл. Тэгэхээр орших өөрөө статус юм аа. Өндөр статус юм аа. Эрүүл орших нь хамгийн өндөр статус юм аа гэж. Энийг соёлыг түгээмээр байгаа юм байна Брайан Джонсон. Би бол бас 100% дэмжиж байгаа. Ер нь одоо энэ чинь подкастт баг эрүүл мэнд нөө ирэх юм байна. Ер нь яг энэ эрүүл байх нь өөрөө тэгээд явж амьдралын хөвшил дадал байгаа. Тийм хөдөлгөөн хийдэг, зүв холчдаг, зүв унтчдаг. Тэгээд нэг жоохон уншил судалцдаг. Тийм дадалтай байхад бол хүмүүст аюул сайнаар л үлээл шүү дээ. Ядаж л одоо манай энэ холс төрчидтэй амар гоё зүв дадалтай юм эрэг хандлагатай зүв байвал зүв шийдвэрүүд гарна. Зүв эрүүл хүнээс эрүүл зүв шийдвэрэл гарна шүү дээ. Өвчтөнөөс өвчтөн шийдвэрэл гарна шүү дээ. Одоо бусдад халдварлуулна шүү дээ тэрийг чинь. Юн дээр өөрийгөө харилцаж эхэлж байгаа хүн шал өөр л дөө. Гэрэлтэй л эхэлнэ. Ааш цаан өөр л. Одоо энэ жим дэлдэг. Ер нь жимд яваад яг зүв яваад ингэж эхэлж байгаа хүмүүс их гоё урам зоригтой жим рүү тэмүүлж эхэлж байгаа. Тэр хүн ингэж өөртөө ч цаана мэдгэж явах яг. Энд стрессээ гоё гадагшлуулаад гэрлүүгээ муур зэрэг ороод ирсэн. Тэр ер нь энэ өөрийгөө харилцахаас ерөнхийдөө эхэлнэ. Манайхан тэхгүй ингэ нэг юм одоо ингэ харахаар ер нь ажил мэргэжил рүү ингэ 100 өөрийгөө дайшлалтай нойрол өөрөө орхиол ингэ. Тэгээ төгсгөл нь одоо ингэ нэг одоо маасараа нэг нийтлэг болох гэдэг шүү. Энэ жоохон одоо хэлхий жоохон онцгой те юм амар их зүтгээл ажил хөдөлмөрлж байл айгу хүнд өвчин тусцсан гинт. Тэгэл нөгөө асан мөнгө төргөө нөгөөтгөнд орцуулаад мэл. Тэгэл нөгөө бүх мөнгөө зарцуулна иргэн дойрнохоо хүмүүсийг сэтгэл санаа гаруун өөрөө айгу цоож ингэ нэг юм хүнд байдалд орж идэг нэг юм 50 ч өнгөрч чадахгүй байна. Тэгээ би бол одоо бол хүмүүсийг яг бидний гол зорилго бол яг эрүүл өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж байгаа бусдыг хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлахгүй юм бол бусдыг хайрлахгүй шүү дээ. Яаж тэгээд би стресстэй ингээд ажилдсан ядарсан ороод хүүхдтэй яаж энийг худлаал инээ шүү дээ. А би энэ хөнгөрцөн те айгуу гоо ингээд тайвширсан хүүхд нь ороод тоглоход ингээд сэтгэлээс яаж ийх гэдэг байна. Тэнд стрессээ гаргацсан. Тэгэхгүй ажил дээр амар стресстэй шууд тэр чигтээ гэрлүүгөө ороход тийм эхнэр ингээд гоё юм ярьж гэсэн чинь ингээд стресс нь байгаа учраас тэр зүйл нь харахгүй шүү дээ. Би хаа ингээд чилдсэн бөөн бодол дарагдсан гэрлүүгөө ороод хүн тэр гоё сайхан юм бодох те ярилцж чадахгүй ингээд дөрөв худлаа гайгүй байгаа юм шиг дөрвөлтөл хэсгээд байгаа болчихсон. Одоо манайхан бол тодорхой хэмжээнд ямар нэгэн хөдөлгөөн ч юм уу стрессээ гадагшлуулдаг зөв арга барил ямар нэгэн дасгал тэнд гэхдээ нүүн тунгийн тааруулахгүй бол нөө стрессээ буцаага аваа гарна гэдгээ сайн марч болохгүй. Тунгийн тааруул явж байвал эрүүл мэнд гэдэг бол нэрээ бүх зүйлийн одоо эхлэл нөгөө бидний хайгаад байгаа жаргалын чинь эхлэлтэн тэнд юм байна л. Тэгэл нөгөө би зааланд хүмүүс бас хэлдэг. Чи амар баян штэ гэдэг. Заалан янз бүрэн штэ мөнгөтэй мөнггүй л. Чи бүр тэр бомтагаас илүү баян штэ. Яагаад маа тэг. За би чамд би амар баян хүн байлаа гэж үү. Би чамд 2 тэрбум мөнгө өгөө. Эсвэл бүр 10 тэрбум мөнгө өгье. Чи ахта 2 гараа өгчөж гэв. Чи үгүй. Чи нэг хөлөө өгчөж дахин чамд 20 тэрбум мөнгө өгье. Үгүй гэнэ. Чи наа 4 мөч чинь ийм үнэтэй юм биш тэг. Тэгээ 2 нүдөө өгч би чамд 100 тэрбум мөнгө өгч үгүй. Ийм баян ахын дэ эрүүл хүн ийм баян байдгийн. Өнөөдөр хичнээн мөнгө төрхтөө өвдөөдөө тэр өвчлөлтийг дарах гад байдгаа үгүй гэсэн хүн байна ахын. За чи ийм баян гэл. Тэгэл ярьдаг. За чи одоо мөнгөгүй ч гэсэн ингээл
ирүүлж гудамжид гараад ангиудаа зогчтой энд ирсэн бэлтгэл удлаа эмхтэн юм хараад өгзөмгөзөг хараад гэл тийм үү. Тэгвэл амар мөнгө төрхтэй чамаас мондог гой залуучууд байна ахнар махнар ч юм ингээ. Идөрөнгөтэй ч юм те. Тэр бүгдээ идэлж чадахгүй ингээ шорон сууж байгаа хүмүүс байж тээ гэж байна. Нэг цонхоор хараад те дөрвчүүрнэ. Ирхчлөө гэдэгээс чи ирүүл тэ ирхчлөөтэй наханда чи бол бүр игэлгүй баян ой. Тэгээ настан залуу байна. Чи бүр одоо юу ч чадахгүй бүр ингээ үтэл насандаа ирцэн байгаа ш. Жон цаглаг нэрэл хүмүүс бодохоор ах. Тэгээ хүмүүс нөө анзаарч чадахгүй гадагшаа төвлөрөөл юм. Одоо нэг бяцлагаад ирэхээр хүн өөрт байгаа зүйл. Тэгээ өөрт байгаа зүйлийг харахад хамгийн том зүйл бол ирүүл байна гэдэг. Яа ингэ. Одоо бид нар ингээ заал мална гэж бас байж байгаа. Манай нэг тэргийн цэртэй хавд нэг холбооны. Тий. Тэгээ би хэлдэг байхгүй. Гэж байгаа манай чи ингээл зовлон мол яриа шүү дээ. Тэгэл яа ядраад юм. Амтрал асуудлуудаа яриад байгаа юм гэж. За бид нэр одоо зовж ийн гэх юм бол шүү дээ. Бидний зовлон бол инээдэм шүү. Тэгээ бид нар танд тэр ахыг л хар. Тэгэл зөөр чимээг байлгаж авчих тэр гамбаах ба. Тийм гамбаах тэр одоо сэтгэл зүй тий амар өндөр түвшинд байгаа юм шүү дээ. Та нараа юу саруулын шин юм жижигэн юм яриа нэгээд зүгээр ингээс зовлон бишэл хүний амьдралд байх ёстой зүйл зүгээр даваад гарцгаа тий нэг юм зовоод байна гэж битгий бодвол гэдэг. Тийм байхгүй юм дээр төвлөрөө тий. Нэг ийм үг байдаг англи. Success is getting what you want. Happiness is wanting what you get гэдэг. Тэр нь болохоор амжилт бол хүссэн зүйлээ олж авах. Аз жаргал бол байгаа зүйлээ хүсэх гэдэг. Тэгэхээр байгаа зүйлдээ тэгж талархдаг тийм төлөвт ингээд тогтмол дадал болгоод оруулах юм бол ерөөсөө аз жаргал бас нууцсан тэнцэнэ байгаад байгаа юм шиг. Тэгээ хамгийн гайхалтай нь тэгээд нэг иймэрхүү зүйлүүд ингээ ойлгоцсон хүмүүс тэр нөгөө нэг хүмүүсийн тэр хүсээд хойноос нь гүгээд байгаа юмнууд нь өөрснөө тэрэн дээр явж ирээд байгаа байхгүй тэр амжилт байна уу мөнгө төгрөг байна уу сонин тий. Тэгээд одоо манай компани манай одоо сургууль ингээд өрөөнд дадлыг бүтээ гэдэг build good habits гэдэг энэ өрөөтэй юм байгаа. Тэгээд энийг ерөөсөө аль болох одоо бас манай компани 8 зарчим гэдэг байгаа. Тэрийг ингээд аль болох өөрсдөө үлгэр жишээ болоод өөрсдөө төрөнд рүү тэмүүлээд цааш нь ингээд улс руугаа ч юм уу ингээд бас эргээр халтруулмаар байгаад байгаа юм. Тэгээд ер нь бол бас юунийг далиндуулаад манай Албан ёсны одоо спонсор маань бол бид нар өөрсдөө байгаа. Octolearn. Тэгээд Octolearn-ыг сонирхоорой гэж хэлмээр байна. Ерөнхий ивент тэтгэгч Octolearn. За Жинзоогшоос бид нар ярилцлагын уншиж ирсэн. Тэр ковидын үед уулын фитнес гэдэг нэг юм бас юм одоо гэр оролын залуучууд нийгэм тустай юм хийгээ явуулсан. Сүүлийн үед нэг тиймэрхүү нийгэм тустай ч юм уу тиймэрхүү юм хийж гинөө. Гэхдээ сүүлд ер нь нэг одоо үзэлт одоо нэг зүйл ойлгосон. Өмнө нь бол яг нэг хүмүүсийг өөрчлөх бол ингээл амар их явдаг байсан. Тэр нь бяцлагаад ирэхээр чи хүн тэгээ чи хүнийг өөрчилж чи өөрөө л өөрчилж чадна тий. Чи зэгцэрхэд бүх юм зэгцэрнэ. Тэгээ өөрлөгөө нэлийн төвлөрж байгаа. Өмнө нь бол яг нэг ингээд бусдад нийгэмд ингээд зөв сайхан зүйл хийх гээд би хүнийг өөрчлөх гээд үзээдсэн. Гэхдээ эхлээд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Зоо өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө жинхэнэ тултал мэдэр. Хэвээ би хин юм бэ гэдэгт бат итгэлтэй хариулж чадах хэмжээнд очих хэрэгтэй байна гэд. Сүүлийн нэг жил гармал яг нэг тийм сайн үсэн аргамжиж юм залуучууд руу яасан зүйл ер нь хийгээгүй. Зөв үлгэр дөрөл бай гэдэг. Тэгээ одоо өөрийгөө ерөнхийдөө нөө сүүлийн эдэн жил голоод эхэлчихэж шүү дээ. Яа нэг юм мэдгэсэн хүн ингээл бүгдгээл эдэг процесс. Гэтэ яг зөв одоо арга зам зөв юм аа. Одоо жим шиг хүн ирэхэд ингээ заагаад бүх юм зөв ойлгоцсон зүйлээ бол одоо цаг нь болоход тултал гараад ярмаар байна. Одоо юу нэгэд одоо энэ жилээс хавлаа жимийн талаар нийтлэг мэдээлэл олгоно гэсэн тийм зорилт тавьчаад байгаа. Тэгээд одоо энэ бяцлагч гэсэн бас нэг тийм зорилт тавьсан. Яг бяцлаглалын арга зам байх ёстой. Энэ энгийн тэг хүн болгон чадхаар байх ёстой. Тэгвэл ихэнх бяцлагч ихэнх хүн чадхаараа байдаг. Эсвэл үнэтэй төлбөрч юм. Хүн болгон гэртээ ч маач дээ. Энэ хоёр арга замыг ямарсан мэдчих юм бол дараа жилээс ч юм уу бүр энэ зүйлүүдийг хүмүүс рүү нийгэм руугаа нэлээ өгнө гэсэн зорилттой байна. Тэр уулын бизнес ч юм бол бид нар нэг 6 бодол гэр оролт ер нь баг анхны жим байсан баг шүү. Би ч нүүн ахыхаа зааланд ажиллаад нэг ташин дээрээ гэр оролт дээр заалаа нэгэстэ найзуудаа явуулаад алдаг юм баатар болоод тэгээд ахаасаа тэр хуучин төхөөрөмжнүүдийг аваад 6 бодолд анх заал нийцсэн. Тэгэл заалаа нөр зарах үедээ заалаа бодоод наашаа нөр ерөнхийдөө ирнэ гэсэн зорилт тавьсан.
Тэгээ нүүн тэр заалнаад төхөөрөмжөнд зарим төхөөрөмжөнд уул дээр гарч. За ер нь тэгээд оюун залуучууд бид нар гэр оролт чинь нэг аим эмзэг юм онцгой юм тийм одоо чөлөө цагаа зүүн өнгөрүүлэх тийм орчин юм байхгүй шүү дээ. Юм заал маань гэсэн тийм одоо фитнес бол ингээд бараг хотхон болгоны дор байх гэдэг ш. Гэр оролт чинь зайл тийм байхгүй. Тэр орчинд өсөж байгаа хүүхдүүд чинь яг тийм зүйлээр амар дутагдж байгаа. Тэнд бол зөвөр бар каркол байна. Яг юм аманчууд гэл. Тэгээд өөрөө тийм орчинд төсний яаж нэг ганц тийм орчинтой болгоод хүн болго хийж болох. Тэгээд нуулны фитнесийг хийгээд тэгээд тал төхөөрөмжтэй аваад найзуудаа яг тэндэн 12 хоног. Тэгэл ингэдэй виз одоо бол байгаа. Тэгтээ сүүлийн нь олдчоод энэ нэг очиж чадахгүй байна. Яг манайхан ч бас нэг сайн муу хүмүүс зөндөл байгаа. Тэгэл зарим муу хүмүүс нь ихтэй гоё юмнуудын юм аваа явцсан шүү дээ. Зарим сайн хүмүүс нь нэмж засч масаал яваад. Тэгтээ өөрсөн тэнд бол ковид үед бол нэлээд бэлтгэлээсэн хүмүүс нөө заалууд таал. Тэгээд яг спорт дуртай хүүхдүүд бэлтгэл хийж л байгаа. Тийм гоё юм бас хэлүүлээ. Юу нэгтэй энэ тэнд байвал зүгээр тэр гоё штэ. Тэр байгальд гараад тасгал хөдөлгөөний тэгээ тэнд ингээл хийж байгаа ах нарыг ч юм уу хүүхдүүд харна те ямар гоё ингээд нэг хүүхдүүдийн бас зөв амьдралын эхлэлт тавигдах боломжтой байхгүй. Тэрнээс жоохон хүүхдүүд одоо ингээд заал маланд ороод байхгүй штэ байнга. Энэ дэргээр гоё тоглоод уулмаад ээж автгаа явж байхдаа тиймэрхүү ах нарыг харах юм бол багаас нь гоё сэтэл суух боловч тодох спортоор хичээлээ. Тэр ер нь их гоё. Астаа бас энэ ямар нэг юм гэсэн санаа байж л байгаа. Та юу чирэг Монголын одоо түүхийг нь сонсоход бас эхний нэлээд жил алдагдaltaй шахуу ажиллаад түрээсээ бас өөртөө төлөвтэй бас өөртөөсөө хуваасаа энэ төр хүртэл төлөөд тэгээд сүүлийн хэдэн жил ашиг руу орсон гэсэн бизнес талаас Гоё ер нь одоо ч юм жоохон юу штэ. Одоо ер нь өртөө байгаа. Тэгээ одоо ч гэсэн айгүй өндөр төрөстэй байхгүй. Тэгээ ажилтны цалин бол бараг 30 гаргаж жоохон ашиг олж ирвэл. Тэгээ энэ зал чинь ингээд бодохоор өгний 300 хүний л ачаал даах чадвартай. Тэгээ манайхан чинь ер нь нийт масс нэг өнгөрдөг жил нэг судалгаан дээр нийт хүн амынхны 10% хүн спортоор хичээлдэг. Бүх спорт орооч. Тэгэхэд Азийн орнууд бол 35% нийт хүн амынхны спортоор хичээлдэг. Тэгээ манайх амар доор байна гэсэн үг. Тэгээ тэнд дунд тэр олон спорт дундаас фитнес хэдүүгээр нийцэлж байгаа. Ер нь эрүүл мэндэд анхаардаг спортоор хичээлдэг хүмүүс гэсэн үг. Тэгээ эн чинь нөө үйлчлэгийн байгууллага нөө багшаас бүх зүйл хамаарна. Тэгээ нөө нэг чинь нэг тийм амар үйлчлэгийн байгууллагуудаас ер нь жоох хэцүү зэ. Одоо нэг хүнээс 250 сая төгрөг авчаад бүтэн сар үйлчлэх хэрэгтэй болно зэ. Тэр хүнийг дорлуулах хэрэгтэй болчихно. Энэ зүйл байхгүй бол энэ нэг сарын хугацаанд жоох ондооч ч нэг онцгой багш. Ер нь тэгээ зааланд нэг онцгой багш тал нь алга болдог гэж үнэн байхгүй. Тэгээд нөгөө хүн таагүй мэдрэмж өгчих юм уу те. Ингээ нөгөө хүн чинь ингээ очтой хүмүүс сурахгүй ингээ болчдөг нэг юм процесс. Тэгээ ер нь үйлчлэгийн байгууллагууд дундаас нилээ одоо үйлчлэгээ өндөр шаарддаг одоо талбар байхгүй. Тийм учраас одоохондоо нэг айхтар ашиг машигтай үлрэн ажилтдаг. Гэхдээ бүх юм зөв болчвол өн ашигтай ажиллах байх. Тэрнээс аим мөнгө олооддаг салбар бол биш. Би бол одоо нэг хоббигоороо. Тэгээ би ч одоо ингээд сүүлийн одоо энэ жилээс баг он гараал хувийн багшаа хийж эхэлж шин. Тэрний өмнө ч яг зааландаа заалах хүмүүстэй ажилтдаг гэсэн. Би нэг хувийн авчаар хүмүүстэй ажиллаж чадахгүй. Тэгээ он гараал зөвхөн хүмүүс авч эхэлж байгаа. Тэгэхгүй болохоор би нэг зааланд ажиллах бол манай заалны хүмүүс явуулчихэд байдаг гэсэн. Энэ багш нар маань бас нэг тодорхой төвшөнд очиж бас яг өөр над чиг бас байж чадахгүй. Хүмүүс ялгаж малчаар мэдгүй өөр мэдгүй гомдоож байгаа ч юм ингээд дург нөрж байдаг. Тэгээд ер нь жоо хэцүү заалал. Тэгээд цаашдаа юм сайжрах байх. Ер нь тэр одоо тэр фитнесээр хичээлдэг хүмүүсийн тэр хувь гэдэг спортоор хичээлдэг хүмүүс тэр тоог л нэммээр байна те. Гэхдээ бид нар спиртэнд ямар их мөнгө хүрч байгаа бол яг мөнгө өгж штэ ер нь тэр тоог нэмжиж. Жохон тоог нь л нэммээр байна те. Тэгээд энэ салбарыг хөгжүүлэх ерөөсөө хоёр л олзуулга. Нэгдүгürt бол багш нар, хоёрдугаар гой тамирчид гарч ирэх хэрэгтэй. Гой зөв үлгэр жишээ ялсан соёлтой тийм. Манайхан ч жоохон эго ихсэж гэдэг. Яг тэр нөө бусад спортыг бодохоор бодилтын ч юм бол яг ил нүдэнд харагддаг. Яг би амар гэж бодчихдөг байхгүй. Тэгээд тэр нөө нэг тамирчид бол ялангуяа нөө нэмэлт тестостерон хэрэглэн тэр чинь биеинд ороод ирэхээр нөө цан характерт шууд нөлөөлдөг. Зүгээр л алаа чимаар мэдрэмж төрөв. Тэгээд нөө манайхан ч буруу авирлаад нөө тамирчид нь хүмүүсийн дургу хүргээ яваад байдаг. Тэр ингэ харьцах юм ингээд. Тэгээд уурж яж матаад нэг юм дөрдөө ордог процесс байг. Тэгэл нөө хүмүүсээ дургу болгочихсон.
Энэ яг гоё тийм тамирчид гарч ийл айгүй гоё хүмүүс гарч юм бол залуучуудаас ахуулаад дүүнрээс ахуулаад орно шүү дээ энэ спорт руу. Энэ ах шиг олно гэж юм. Тэгэл зааланд очлаа гэж бодоход нөгөө багш нар нь бас юм бороод байвал ёо болиолст бүтэхгүй мэнгэ болооч хат. Энэ хоёр зүйлүүд дээр амар анхаарч тууд энэ спорт хөгжин. Тэгээс энэ бодилтыг ч угаасаа эрүүл байхын хамгийн том сэргийлж байгаа арга хэмжээ байхгүй. Тэрнээс одоо манайхан чиглэлрүүлэг мэлрүүлэх гэдэг байна шүү дээ. Өвдснийх нь хараа өвдсний нэр дэвлээд яхаа. Хөдөлгөөн хэлдэг амар шүү дээ. Анхнаасаа өвдмөргүй амар шүү дээ. Тэгээ ер нь одоо яг гарч ирнэ гэсэн. Би бол нэг дээвэртэй тийм бас ер нь зорилт тавьчихсан. Би зөв хүн байна, зөв тавьчих байна. Тэгээ зөв үлэр дөрөл үзүүлдэ би зөв мэдж байгаа бүх юм ер нь зааж сургана. Одоо энэ чинь нэг сая бол нэг юм бичлэг хийгээд эхэлсэн зааланд асуул зааж байгаа техникүүд анхаарч хүмүүс орж ирэх. Тэр удахгүй гарах байх. Арай л жоохон смарт болоод байна л. Тэгвэл нөө би чинь ганцаараа байнга ажиллаж чад бүхэнд хүрч чадахгүй шин. Тэгээд одоо хэлбэрчлээд нэг тиймэрхүү юм болгоч. Яг тэр шиг ингээд энэ жоохон нийт масс руу жоохон хөгжүүл энэ спортыг хөгжүүлэхийн төлөө мэддэг юмнуудаа жоохон нийт гаргаж ярина гэж байна. Тэр яг л хүн л байна л да тийм. Энэ хоёр зүйл дээр анхаарчвал спортоор бүгд хичээлний гоё болно. Яг гоё ингээд зөв хийгээ зөөрчлөлт аваад ингээд улам сэргээд ирч хүчтэй болоод хоолны талан дээр ч гэсэн ер нь энгийн болох бах. Би бол олон нөө шавмын нарт ингээд дэглэм мэглэм бичихээр барихгүй шүү дээ хэцүү зэ. Ер нь хоол бид нар шин Америк гадаад бол нөө материал бэлэн бэлдээд бар тавьсан ба дэлгүүрүүд байгаа шүү дээ. Ингээд яаж өндөгний цагаан тусдаа лаазмаа. Би Англиас ирэхэд тэрийг бас анзаарсан яг. Хүнсний тал дээр бэлтгэж жоохон чаленжтай байна да хайцсангуу. Тэгээ бид нар ч нөө нэг хоолоо бэлдэл ажил руу явна гэхэд зам ямар байлээ тий. Тэгээ бэлтжээд ажил руу төвчд хэдэн цаг нь хоолоо бэлдээд хэдэн цаг нь төвчд хэдэн цаг нь ажил хэдэн цаг нь амарх ингээд тэр энэ хоолны нийтлэл дээр алдаад тэгвэл одоо энэ үндсэн одоо тэр 2000 оны ихэр тарган баг байгаагүй шин. Тавж таргалахын төлөө хүмүүс чинь пиамд өндөг хийж хутгаж уулмаа тий. Бид нар ер нь турах ер нь хингийн зэ. Тэр үед тийм бүдүүн ах нар их модонд байлаа шүү дээ. Тэгээд тэр рүү ингээд буцаа ухрахаар за ингээд өглөө нэг 13 имээ өнөр одоо би бол багт имээ зуурж муурж өмнө тэрийг ячаал хам гараад өдөр өдөөс хойш нэг хуралдаж лийцсэн байж за нэг л тэг хоёр л хааллаад байхгүй процесс ер нь бүгд нийтлэг тийм байна. Тэгээ энэ чихэр чихлээд одооны амтнууд ч гоё баяраар тэг хаана гэдг нь уус амар гоё тэрийг ингээд тэгэхэд одоо юм нь илбэгдээд тэгээ нөө хит нөө нэг бидээ тарахгүй шнэ гой сайхан байсан чинь би Монгол хүний бие өрнөсөн бидний уур амьсгал орчин нөхцөл таарахгүй юм аа. Тэгээд ингээ нэг буруу идээд буруу өвдөд байгаа чинь өвдөд байгаа шилтэн. Турх бол буцаад тим хоол руугаа орчих юм бол асуудалгүй турчна. Одоо харин хоёр л нэг ходоодоо л ялах хэрэгтэй. Тэр дөрөв дээр тариамарыг ярьжлаа. Ер нь бас нэг юм сүүлийн үед ингээ фитнесүүд ингээ фитнес тамирчдыг ингээ судлаад бас сөрөг талуудтай ингээд янз бүрийн тариамараа бас юм буруу аргаар ингэж хичээлж байгаа хүмүүс бас байдаг юм байна гэж ойлгосон. Тэр яг нь тамирчин болоод жоо нэлийн гой гадшаа тэмцээн уралдаанд орно гэд яг өөргөө тамирчин тэр зүйл зориулах юм бол хэрэглээс өөр арга байдгүй. Яг тэгэхээр өрсөлж байгаа гадшаа яваад чад өсөлтөөр тамирчин хэрэглээс зогсож юм чи шууд руу шилж шүү дээ. Бараг 10 дахин өлөө бүгсдээ шүү. Тэрнээс яг зүгээр хурдан болж аав. Зүгээр нүүн би ягагаа чангалаатай эрүүл бай гэж өмсдөл ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Яг манайхан жоохон буруу ойлголт өгвөл хурдан хугацаанд бактериал нөө ятхал яарж байгаа л процесс баг. Тэгээ тэр чинь сэтгэл зүйд амар нөлөөлнө шүү дээ. Энийг ясандаа химийн тариа ахгүй. Химийн хоёр хорсог агшин баларна шүү дээ. Тэгээ яг тэр дистромстроныг бол яг эмчилгээний журмаар явдаг. Ер нь энэ стратегийн эмчилгээний журмаар хэрэглэгдэх зүйлүүдийг эрүүл хүмүүс доозын нэвтрүүлж игээд энгийн үнээс илүү болж хэсэг хугацаанд байна. Тэгээд эргээд сөрөг нөлөө мөлөгийн сайн. Ер нь зүгээр сайн судлах л. Тийм ер нь тэгэл байгаа зөндөө байгаа. Одоо миний ер нь болигээд ажиллагаан чинь бас тийм өчтэй баг. Сэтгэл зүйд амар нөлөөлдөг байхгүй. Тэр нөө миний бяцлага цаад болоод байгаа нэгдүгээрт. Тэгээ нэг тийм ер нь тийм таатай зүйл биш яв. Тодорхой хэмжээнд яг зүгээр дутагдсан зүйлийг бол ингээд эмчилгээний журмаар бол хийлгэж болохыг болно. Гэхдээ тэрийг сайн одоо судалж, шинжилж, лавлж, мэрэгжлийн өмнө зүйл явж чад хэрэглүүл зүгээр гэж. Энгийн бол тамирчин болох гоогүй хүн бол одоо хор фитнес бол зүгээр юм урт хугацааны одоо бараг насан туршдаа хийх тэр амьдралын нэг хэсэг нь баймаар байгаа хөөх тий. Тийш энгийн тамирчин болохгүй хүн бол шал хэрэггүй. Хүмүүс зөв шууд тамирчтай өөргөө харьцуулаад тамирчтай болохгүй тий. Хүн болон болчинтой болох албагүй шүү дээ. Тэгээ ер нь зүгээр би одоо ингээд зарим тэмцээнээр их маслаа том бол. Тэгээ нэг том булчингийн ер нь хэрэг байхгүй. Тэгээ яг том булчинтай боллоо гэдээ амар зодтолдог болох юм уу? Тэгээ хүүхнүүд нурж унаадах юм уу? Эсвэл залуучууд л харна. Ор өмжилтөө амар болох юм уу? Эсвэл тийм байхгүй шүү дээ.
байхгүй гэж Юу байгаа? Ерөөсөл хүн өөрийнхөө биений одоо эрүүл потенциал руу тэмүүлэх хэрэгтэй. Өөр хин нэгний тэр том болчин марчинтай харьцуулах биш те. Тэгээд адилхан юу бодгийн тамирч бусад спорт одоо жишээ нь бодгийн тамирчин зодооны тамирчнаас зодолтол алуулна шүү дээ. Тэр зодооны тамирчны үр дүн яг зодолж явах таардаг шүү дээ. Тэгээ манайхан чинь ингээд бусад юунаас илүү юм шиг байгаа шүү дээ. Ялгаа байхгүй. Спорт болгоно л өөрсдийн гэсэн давуу талтай баг. Тэгээ ер нь тэр том булчингийн тамирчд бол яагаад том болж байгаа зорилго нь уусаа медаль авах төрөл булчин хин том булчинтай хийн л ерөнхийдөө шүүдэг юм чинь. Тэгээд тэрнийхээ төлөө өөртөө золиослж байгаа процесс авах гэж нэг юм гоёдоо ингээд нэг юм тий булчин томорцмоо гоё болоод ингээд байгаа биш. Тэр нэг зорилгынхаа төлөө өөртөө тамирчин болно гэдэг чинь эрүүл мэндэ ингээд золиослж байгаа процесс байхгүй. Тэгэхээр энийг бас хүмүүс бас сайн би бол одоо тийм сайн мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас энгийн хүмүүст бас илүү сайн ойлгуулж одоо ялгаа зааг нь сайн бас мэдүүлэх ёстой юм байна л да тий. Тийм одоо жишээ нь ялангуяа эмэгтэй хүмүүс ч юм одоо манай их нэрээс эхлээл одоо ингээл хэд булчин өргөл амар булчинтай болчаал тэрнээс бараг айж майгаал тий эмэгтэй хүмүүс эсвэл нөгөө нэг тайзан дээр гарч байгаа ингээд ялгарлын яц усаа хассан хүмүүсийг хараад өдөр тутамдаа ийм байдгийм байна гэдэг ойлгохтой байдаг ч юм а тий. Тэр чинь нэг цагийн туршлагаар нэг тийм байж байгаа л усаа уугаал буцаал нормал болж байгаа шүү дээ ер нь баг. Тэгээ нэг тиймэрхүү юмнуудыг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд би нөгөө нэг хязгааргүй тоглоом гэж ярьдаг. Одоо хүмүүсийн зохиосон тоглоомнууд буюу шатар. За одоо жишээ нь эсвэл бодибилдингийн тэмцээн байдаг ч юм уу, хөл бөмбөгийн тэмцээн байдаг ч юм уу. Яг нэг юм тодорхой цагтай, тодорхой шүүлттэй, тодорхой ялагчтай, тодорхой ялагдагчтай энэ хязгаартай тоглоом байгаад байдаг. Энэ байгалийн хуулинд болохоор хязгааргүй тоглоом нь явж идэг. Тэгэхээр жишээ нь за би мундаг хэвлийн 6 булчин гаргаал мундаг булчинтай болоод нэг тэмцээнд ороод медаль авлаа гэж бодоход жилийн дараа би тэгнэлээ алдаад бүдүүн болчих юм бол би фитнест ялсан уу, ялагдсан уу тий. Тэгээ дандаа насаараа ах нь юм байсан гэдэг нэг зурагтай ч юм уу тий. Тэрний оронд би бүх насаараа хичээллээд 60 настай даш 70 настай даш ирүүлж хэрэг мундаг байх юм бол би ялсаар байна гэдэг нэг тийм тэр ойлголтыг хүмүүст би суулгахыг хичээдэг. Бизнес дээр ч гэсэн нэг жил амар ашигтай ажиллаад дараа жил нь дампуурсан бол би бизнест ялагдчихлаа л гэсэн үг. Харин тийм болохоор манай энэ компани бас орхитолорны зорилго 100 жилийн дараач оршин тогтнох тийм зорилготой байна. Бид нарыг нас урсан хонж оршин тогтнох. Тэгжиж одоо жишээ нь энэ Стив Джобс байхгүй байгаад би iPhone хэрэглээл явж байна. Тэгэхээр Стив Джобс ялсаар л байна гэсэн үг гэдэг ч юм уу тийм. Тийм шүү дээ. Манайхан яг эсрэгээр нь яваад байгаа шүү дээ. Яг энэ спорт талтай мал дээр. Яараа хүмүүс л тэр яараа хүмүүс. Тэгээ тэр нэг гой сайхан дээр л их хурдан л гой болох гал бусдад нэг мундаг болж харагдах гадлаа процесс. Манай тамирчид бол яг хөө идэж чинь Монгол тамирчин байх бол угаасаа хэцүү. Яалч спорт юмсан. Бодилдинг бол маш их мөнгө зарж урдаг. Манай хоёр ах чинь би бол жинхэнэ аврагуудын яг хажууд байна. Манай томагч 5 удаагийн мистер шүү дээ. Сая сүүлд Азийн мистер болсон. За ингээ хүн гаднаас нь харах юм бол тий. За тэр хүн ингээ амар аврагуулаад тий. Медаль аваад ингээ гоё мундаг. Гэхдээ тэр хүн чинь юу золиосч яваад мөнгө, санхүү цаг. Тэр эргээгээ тэр үнэлэгдэх хөлөө. Тэр медалууд тий ард нь ахуй амьдралд минь хэр нөлөөлөх вэ? Монголд бол альч спортоор юусэн ер нь жоохон ахуй амьдрал жоохон гэр бүл жоохон ингээд жоохон дургу хэцүү болчих гээд тал байдаг. Тэгээ тэр ер нь хэцүүтэй ер нь. Тэгээ бол яг тэр бодлоос хараад нэг амар нэг авраг бол юм бол тэр медаль авъя. Яг залуучууд бол авраг болоод амьдрал нь өөрчлөгдөнө гэж боддог багт. Тэгээ тийм зүйл болохгүй. Монголд бол ялгаа. Америк бол болно л доо. Нэг тэмцээн төрүүлээ. Тэмцээний шагнал сүн биш. Нутришн спорт хувцсыг брэндүүдтэй гэрээ хэлээ. $100,000 наав шүү дээ тэр чинь. Тэгээ сайхан болчихдаг. Бид нөө тэднэртэй адилхан бас жоохон төсөөлөд энэ дөрөд залуучууд бас жоохон яарад нөө хэрэглээ авраг болох гээд тийшээ өөртөө хит яарад эрүүл мэндэ бас болох үедээ гэдэг бас. Тэгж болохгүй шүү гэж жоохон сэрэмжлүүлж хэлмээр санагддаг. Манай ах бол хэлдэг шүү дээ. Энэ спорт дээр яваад амжиж сайхан амьдрах гэх юм дахин чамаа яв гэж хэлмээр. Гэхдээ одоохондоо ихтгэл алах гэдэг энэ подкастт орж явах тийм үнэн байхгүй. Бодгийн тамирчин гэдгүүл тийм харахад гойж гисэн амар их зүйлт болно. Ямар сандал би тэр одоо олон хэмжээнд авралж ийсэн нэг цөөн багтах дүүрд. Тэгээд 2 3 руу юу нэг яваад байдаг гэсэн. Авралж чадахгүй нэг чинь миний төвчээр дутаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ сахилга бат юм хичээл зүтгэл. Тэгээл бодохор чинь зөөр ингэ ер нь маш хэцүү спорт баг. Тэгээд тэр хүмүүсийг бол спортоор төлөө хичээл зүтгэл өөрөө золиосч байгааг нь харахаар бахархмаар. Гэтэ тэр нэг медаль аваад лаг гэдэг бодол нь
байхгүй ч бол үүних гоё хүмүүсчтэй бол манайх чи. Жоо эгоноос читгэл болгосон. Тийм хэмжээнд очно гэдэг чинь тэгэл асар өндөр сахилга тариуцлага. Тийм манай өөрийгөө ялж байгаа л. Одоо манай тамирчид бол гоё ирүүл байхыг зөв уриалмаар. Заавал над чиг болох ёсгүй. Тэгээ тамирчин байх ямар хэцүү зүгээр үннээ ярмаар байх. Үр шир тавина гэр бүл нь яаж одоо манай ингээд бодгийн тамирчин ер нь манчлалтай явж байгаа тамирчид ах нар манаар яхаар ингээд гэр бүл мөлөө салцсан мэт шүү дээ. Яаж гэртеж баг ирэхгүй те спортгүй яваад байгаа үнийг хамт амьдрах үтэй тэгэл. Тэр чинь тэмцээн уралдаанд дэлгэр хаашмаа тоолчин ядар нүүлсэн сан ихэнх цагаа тэмцээд нөгөө медаль хичнээн гоё медаль аваад ирсэн ч гэсэн тэмцээнийхаа дараа өртөө явна. Тэгээ гэр бүлд нь байнга санхүүгийн асуудал ингээд тэгэхээр чинь одоо би одоо манай ихнэр тийм байсан бол ингээд хэцүү шүү дээ. Тэгээ гэр орондоо баг ирэхгүй тэгсэн хамаг мөнгө өөртөө тэгээ медаль гэрээр нэг медаль ингээд тэгээ энэ авраг ахнараа харахаар нэг тийм процесс зөндөө байдаг. Тэгэхээр энэ зам бол жоохон чанга зам байхгүй. Тэгээ манайханд эдгээр нь гоё гэж боддог. Тэр орохыг хүсвэл маш сайн бодож, маш сайн судалж тамирчин болох хэрэгтэй. Тэгээ эрүүл мэнд гэдэг зүйл энэ яг тамирчин бол амар эрсдэлд ордог байхгүй. Золгүй тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Хүмүүс мэддэггүй байхгүй. Тэр нэг амар тамирчин болдог гэхээс илүү яг гоё эрүүл, гоё фит, гоё зүв бие хатаа нэг гоё байх талаасаа л тэр хүмүүсийг уриалуул тэгээд бас хүмүүс тийм байхын төлөө бас явж эхлүүл зүгээр. Тэгэхээр яг нэг өөрийн эрүүл потенциал руугаа л өөрөө тайван тэмүүлэх хамгийн гоё юм шиг байна. Тэгэхээр түрүүний нэг яриан дээр би нэг юм бодож ирсэн. Одоо нэг эдхийн төлөө амьдраад байгаа мó амьдрахын төлөө идэт байгаа мó гэдэг тэр миний нэг мэддэг ойр дотны нэг зарим нэг хүмүүс эдхийн төлөө амьдраад байгаагаар бүр бахархдаг. Тэгээ яах юм? Энэ их гоё одоо амьдралаас авч байгаа гол кайфа би ингээд хайчих юм уу гэдэг нэг тийм яриа байгаад байдаг. Тэрэн дээр би одоо энэ ерөөсөө нэг юм байгаад. Би өөрөө аягүй тархан хүн байсан. Өөрөө илүү дэлжинтэй байжгаад тэгээд ерөөсөө спортоос маш хол хүн байжгаад ингээд сүүлийн нэг 10 жилийн хугацаанд багаар ингээд одоо өөрийнхөө юм ингээд бүтээж явж байгаа. Тэгээ энээс би ингээд анзаархад хүн нэг юм өөрийнхөө потенциалыг ч юм уу ингээд би одоо жишээ нэг 20 метрийн цаана автобус байхад гүдгүүд дараагийнхыг хүлээдэг тийм залхуу бүдүүн байсан. Тэгээ одоо болохоор ингээд ерөөсөө автобустай уралдаад гүйтсэн ч асуудалгүй нэг тийм гоё мэдрэмж. Энэ мэдрэмжийг би хүмүүст мэдэрч үзээсэй гэж айгүйх боддог. Нэг өөрийн биеийн потенциал руу ингээд дөхөөд ирэхлээр ямар гоё байдаг юм бэ? Тэр нь өөрөө тэр эдхийн төлөө амьдарч байгаа тэр нэг чихэрнээс ч юм уу тэр нэг бүргэрнээс ч юм уу авж байгаа кайфнаас чи хэд 10 дахин илүү гоё мэдрэмж шүү гэдгийг би бас уриалмаар байгаад байгаа юм. Тэгээд тэр сахарнаас глюкознаас хамааралгүй тийм болж ангижчих юм бол тэрийг хүсэх тэр таашаалж шал өөр чи юм руу чиглэлж чинь тэрийг бас ми санаалмаар байгаа. Тийм тэгээд дандаа бас тийм гоё юм чинь дандаа байгаадахаар тэнэг штэ. Байж байгаа зөв хоолж байгаа хаа нэг гоё баяр ёслолоор тий бас юм идээ тэрийгэ бүр жинхнээсээ таашааж идвэл бас ягаа байж болохгүй гэж заавал тий. Тийм ер нь 80% дээр байх ёстой зүйл байхгүй. Одоо 80% нь эрүүл олоод 20% нь өгөх ёстой. Үгүй тэг бүр 100 буус чадахгүй юм чи. Тэгэхгүй манай ч 80% нь буруу болоод 20% нь эрүүл олох гэж үзээд байна. Тэгээд хэрвээ тэгж чадахгүй бол одоо бидний мэдрээд байгаа гоё сайхан зүйлийг мэдэрч чадахгүй л дээ. Уусаа бид нар яг тийм бодолтой хүмүүсийг бол өөрчилж чадахгүй зөв. Ер нь 1000 яриад нэмэргүй. Одоо миний нэг бодоод байгаа зүйл зөв би харуулъя дөө. Би үнэхээр яаж жаргалтай ирч өчтөө хоромтой яг ингэ бодоо яриад байгаа зүйлийг хэрэгжүүлээд дагахыг хүссэн үнд нь дээд заав зөвлөе. Дагахыг хүсэхгүй үнд бол би 1000 үглээд ажил бэлэн биш бол. Тийм, шав бэлэн бол биш л нэмэргүй байхгүй. Одоо ч гэсэн нэг амар зин одоо анх ингээд надад төсний мөрөөр ороод нэвслэн амар ярьдаг гэсэн голж мэдсэн зүйл ингээд хэрэгтэй хэрэггүй ингээд харцсан болгон дээр зүйлд нь ойлгож шээ. Заавал ингээд ярьдаг зүйл биш тийм яг сонсохыг хүссэн үнд нь асуусан үнд нь л хариулъя гэж юм уу. Хүн ер нь тэгээд ингээд хичээгээд явж байгаа хүмүүсийг хараад бүр хилж өглөхөөс илүүтэйгээр ингээд яг тэр нэг шав одоо би бол тэр үгэнд айгүй дуртай байхгүй шав бэлэн болсон цагт багш өөрөө ирдгээ гэдэг одоо энэ хүмүүстэй залуучуудаа байнга л хэлдэг ажилчтай. Тэгэнгүүт яг түрүүн өөрөө хэллээ л дээ. Ингээд би өөрөө ингээд үлгэрлэхийг хүсэж байна одоо. Тэр чинь өөрөө баг нийгэмд үзүүлж байгаа баг хамгийн том одоо мессеж ихгүй. Тэнд яг тэрийг нэг ойлгоцсон. Яг нэг тийм гацаанд эргэлтэнд орцсон нэг хүн одоо нэг хүсээд тэр нэг юм олдохгүй байгаа штэ. Дан гээл те энэ үнийг хараад нэг юм ухаарч чивэл
Тэр бол хамгийн том мессежл гэж би боддог. Тэг би бас нэг юм анзаарсан. Над дээр бүр нилээ хэдэн залуучууд ирээд би ийм бүдүүн байж хаад ийм фит болсон. Эмэгтэйчүүд хүртэл ирээд гэжсэн. Тэр нь би болохоор ингээ одоо жишээ нь тань шиг юм мэрэгжлийн тэмцээнд ордог тамирчин биш мөртлөө миний нөгөө нэг түүх бас тий өөрөө бүдүүн байж байгаад өөрөө спортоос хол байж байгаад тэгээ ингээ өөрийгөө ялж байгаа гэдэг бас нэг юм мессежинд бас хүмүүс нэлээд урам авч ирсэн юм шиг л. Энэ ийм спортоос хол ийм хүн бас чадаад өөрийгөө өөрчлөөд байгаа юм бол би яагаад болохгүй тэгээд тэгж бүр 30-40 жил турсан морсон хүмүүс над дээрээс нэлээд ирж исэн. Тэгэхээр ер нь бол ингээл бүгдээрээ бид нар бол бүгд хамтрагчд байгаа байхгүй нийлж ингээд их орныгоо ч юм уу хүмүүсийг гоё болгох ямар нэгэн үлгэр жишээ өөр өөрсдийнхоороо ингээд үзүүлээ те. Одоо энэ би нэг юм жимд ер нь ихэнх хүн явж үзсэн зэ. Тэр нэг ихэнх нь болсон байгаа. Тэр гэхдээ та нарын яад бол биш байхгүй тэр хүмүүсийн. Магадгүй тэ орчин багш нь биш байсан байна те. Орчин биш байсан байна, цаг үеийн биш байсан байна. Одоо ер нь гэхдээ тэр явж үзсэн хүмүүс юм явах гэдэг хүмүүс. Зүгээр бүгд чадна. Тэр гол нь тааруулах хэрэгтэй, зөв ихлэх хэрэгтэй гэдэг нэг юм процесс. Тэр одоо хүмүүс чинь би шимээр маань гэдэг ер нь жоохон хайширцсан ингээд чадахгүй зүйлүүд байгаа шүү дээ. Яг ингээд зөв ихлэх юм бол аюу гоё явахгүй уулна. Тэгээ тэрийг одоо би яг бүгд жоохон сошиал руу орж ирэх хэрэгтэй л болчиход байгаа юм л нийлээ ярьж ойлгуулад ингээд гоё нь мэдэрчих юм бол зүгээр иглэв шүү дээ ер нь. Тэр нь л донтмоор байгаа тий. Тэгээд би ер нь тэгээд он гараад өөр амьдралыг бүр ил жоохон болгоё гэж утсан зүгээр яг спорт тал мал. Ийм хийж жооч ингэж бэлтгэлээ чи та нар ингэрээ тэгэрээ гэл. Тэгэл жоохон игээр дахгүй л явчих штэ чи одоо бэлтгэл нэг тэгэхээр уус эйгээ өсвөсөө алгуулж байгаа юм л тэгэл. Эйгөө өдөртөж сурж байгаа юм да нэгсэн тий. Эйгээ бол тэгээд заримдаа хэрэгтэй, заримдаа хэрэггүй. Ялангуяа юм мэдлэг чадвар тэр одоо юм сурах гэж байгаа хүнд бол эйг бол жинхэнэ дайсан байгаа тоххой тий. Бас жоохон донжинд харуулах юм бол амжилтанд хүргэдэг зүйл тий. Зөв ойлгох юм бол төлш зөв ашиглах хэрэгтэй. Ил байх хэрэгтэй төвшөндөө машина шатаачч болон тэр төлшөөр хол явчих болно бас. Ер нь байх хэрэгтэй төвшөндөө байх хэрэгтэй байхгүй. Энэ ертөнцөөс одоо зовлон гэж байхгүй жаргал гэж байхгүй шүү дээ. Яг тэрэн шиг л ер нь зөвөр ингэ. Бүх юмний баланс сайн муу гэж байгаа шүү дээ. Тэр чинь. Тэгээ би бас ингэж бодож байна. Багштай ингээд хоёлаа одоохондоо дөнгөж бэлтгэл хамт хийж эхэлж байгаа. Тэгээд нэлээд бэлтгэл хийж байгаад бас магадгүй жим дээр очиод ингээд гоё камер сетап аваачаад нэг дасгал хийж байгаад ярилцаад подкаст хойлоод те нэг юм баг юм влог маягаар те нэг хийгээд тэгээд бас магадгүй бит хоёр үр дүн үзээд те тэгээд дахиад нэг юм гоё үр дүнтэйгээ нэг ганц 2 сарын дараа ч юм уу 2 3 сарын дараа ч юм уу дахиад нэг юм подкаст хийвэл надад сонирхолтой санагдчихэв. Одоо үлгэрлээ гэсэн чинь ярихгүй би тэгвэл гурлаад ихчээл та бэлтгэлээ тэгээ өөрчлөлт аа дөнгөдөө 100 бэлтгэж тэгээ хаад малаа ингэж хийж гин гээд дагаад тэгээ хүмүүс хэлж штэ яг өссөн хүмүүс нь хамт нэгдэж болно ч юм ингээд нэг юм. Магадгүй намар нэг подкаст хийхэд тэр үед бас бид нар бас өөрчлөлтсөн байж сууж явах юм билүү тий. Тэр чинь тэгээ гоё шууд үлгэрлээ дүр дөнгөө харуулад явал олон хүмүүс хүрнэ штэ. Тий. Тэгмээр л байна бол. Тэгээл та. Тэхүү. Тэгээ тий. Одоо тэгээд одоо сарын дараа ч юм уу тий гоё зааландаа очиж байгаа бэлтгэл хийж байгаа таслаж байгаа тий. Очин яаж ажиллаж ийн хөл бамб яаж авч ийн өөрчлөлт хэрэг байна харуулж хэрэгтэй. За миний хувьд бол энэ нуруу бол амар асуудалтай байгаа. Тэнгүүд над шиг юм нурууны асуудалтай одоо нурууны суулт болцсон олон жил суугаа ажилласан ч юм уу хүнд юм өргөө бэртдсэн ч юм уу эсвэл одоо машины ард их сууж байгаа тийм хүмүүс байна шүү дээ. Тэднэрт гоё зөвлөгөө өгвөл. Одоо энэ тэгэл Монголд өвчнгүй хүн гэж бараг байхгүй ч юм. Тэг ялангуяа нурууны суултгүй хүн гэж. Одоо бүгд машин суу гэртээ очиж суун машин суун ажил дээр очиж суун ч юм уу. Нурууны суултгүй алга. Тэгэхээр дахиад нөгөө дасгал хөдөлгөөний хийхгүй л бол нэг л уусаа эмчийн заалдаг нэг удахцмаа тий нурууны хаалгаанд орно дүүр стажингийн нөгөө ажрал гэдэг зүйлс оргуу алга болно шүү дээ. Тэгэл ер нь энэ өвчин гэдэг зүйл хүн болгонд байгаа. Стресс өвчин хоёр бол. Тэгээ энэ зүйлийг нэг л зүйлээр ер нь орлуулна шүү дээ. Нэг л зүйлээр одоо энэ зүйлээс хагацна. Хөдөлгөөн ямар ч хамаагүй спорт гэж болно. Хөдөлгөөнд яг тэгтээ тунгийн тохируулаад яг гой тааруулаад ямар ч хамаагүй хөдөлгөөн хийж л байх юм бол энэ өвчин зовлонгоос ер нь хол байна. Өрчсөн зэрэг хэлнэ гэсэн. Нуруу яагаад хөдөлгөөн үн чин даралт ирж ин тэ нурууны болчин суларж ин үн дээр ачаалууд ирж ин тэгээ нурууны доод болчин би яаж хөдөлгөөн би яаж хийлээ
Үн таагүй болж байсан. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол хөдөлгөөн л байх ёстой. Ямар ч юм манайхан одоо дөрөв хэлсэн шүү дээ 16% спортер ичлэн чинь нөгөө теннис мэнс бүх юм орж байгаа шүү дээ. Алхалт. Тэгэхээр ядаж нэг 50% руу очих юм бол монголчуудын өвчин зовлонгоос нэлээд бас хөндөрн шүү. Тэгээ энэ хөдөлгөөн игээд аав ээжүүд ч юм уу энэ хүмүүс өөрсдөө ингэ хөдлөд ирэхээрээ тэр нөгөө иргэн дөрөнд өрт нөлөөлөд ирнэ шүү дээ. Яг гой сайхан юм мэдрээ зөв яваад ингэ. Тэр энэ ихэнх ингэ спорт харахтаар дахиад нөгөө багш нар дээр жоо асууна. Одоо манай нэг шав ярьжлаа үндэсний бүх хичээл гэх нэг найзуудаа очсон чинь нөгөө нэг дивжин дээр ноцсон чинь амар бэлтгэл хийлгэсэн гэж аах. Тэгэл тоглож байгаа арчаагүй гэл. Тэгэл багш зүгээр биш юм байна гэж явсан гэж аах. Хэрвээ тэр багш агуу гоо ингэж барилдах хүсэлтэй Монгол хүүхдээ Монгол залууг за ингэж эхлэн өнгөн эхлүүлээд ингээд нэг мэгцэг татуулаад явуулсан бол тэр өнгөө яваад ах байсан баг. Одоо үдэдлаг барилд техник мэгс ажилласан юм уу те. Тэнгүүд тэр багштын дахиад алаа хийсэн баг. Яг тэр шиг ихэнх ер нь спортын яг юуны одоо спортын багш нар яг нөө тухайн хүмүүсээ мэдрээд дурлуулах дээр нийлээ ажиллаад өөрсдөн дээр энэ боловсролчийг бэлтгэх юм бол манайхаа яг ирүүл болох гал. Одоо тэгээд уусаа хэцүү шттэ энэ багш нарын бэлдэх цаг хугацаач орнтой. Гурлаа яаж ийм зүйлийг одоо энэ үед бол ийм сошиалаар олон хүнд хүрэх боломжтой шүү дээ. Тэрийг бас ер нь спортын гоёыг ингээд харуулад яриад явчихвал олон хүнд хүрэх юм болов. Тэгээд хүмүүс нэг айхтар багшаас хамааралгүй өөрсдөө хийдэг болчмаар. Үн боломжтой л. Эхний ээлжинд бол багштай их амар чухал юм гэж боддог. Яг тэгэхээр би сая 3 сар тасралтгүй явхад бол нуруу өвдөг байхгүй. Тэгээ сүүлдээ жоохон хөөрөөд ч юм уу нэг эвгүй тасгалууд хийгээд буруу бас хийцэн байгаа байхгүй. Тэрнээс болж бүр сэтрээж хаяад тэгээ бүр тасгал хийх нь байтгаа бүр хөдөлгөөгөө нөгөө нам хориулаад хийж чадах байлаа. Тэгээ манайхнаас нэг том алдаач нөө бой дээр явахаар энэ жон гоёлоо тэр жинрөө жоохон дайрдаг. Дагаад ихсэл өсдөг байхгүй. Тэр хүн чинь авах чинь техник нэлээд чухал. Бодвол жин дээр болон гайгүйсэн. Тэр нэг гидсний нэг юм хөлөө ингэдэг хөдөлгөөн дээр л яатсан. Төрнөкөн дээр гарч байгаа нэг огцсон мөнгө савлаад. Гэхдээ тэр чинь ингээд ганцхан тэрийг хийгээд тийм болчихоо гэсэн үг шүүхгүй. Тийм баг. Нурууч ингээд баагаар ингээд тий. Одоо энэ хөдөлгөөн яг нурууны гой сонголтын нийт гэсэн болчихгийн сулсангуу ингээд нэг нуруу дээр ингээд баагаар чангарч явж явал зөв тэр өдөр тэгж таарсан баг. Төвчээрэн тасарсан л гэсэн. Нуруунд чинь тэгэл зангирчж байгаа процесс явжаал. За ер нь өндөрлөх гэж гаантууд. Нилээ ярьцлаа тий. Тэглээ. Сайхан ярилцлага боллоо. Тэгээд манай подкастт ирж хоёртоо ингээд ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд маргаашнаас тэгээд зөндөө юм эхлэх юм шүү. Бэлтгэлээ их нь байна. Бүжиглэх нь байна тий. Тэгээд нэг лаг бүжигчин болчоод бүжиглж үзүүлээ да. Тэгээд тийм мөрөд зайгаа шугай бичлэгтэй болно гэсэн юм.